төлөө эхлэв. За төлөө тулгаад эхэлчихээ. Зээ. За манайхан кофе шоу үзэгчтэй. Эхэлсэн шүү дээ. Чээс хүмүүст юм хэлэхгүй юм. Сайн байна. Кат шүү дээ. Үнэч. Тэнцээ. Тоогоч залуу байна. Тоогооч хэлэх юм. Нөө тоогооч. Тоогооч. За дахиад тоогооч. 9 бос юм ярихаар студид бид гурав цугласан. За ер нь юу яа те. Нөгөө хөл бөмбөг үзэх гээд ерөөсө учраа олохгүй байгаа миний насны хөлдөө хүмүүс байгаа даа байхгүй. Тэгэхээр хөл бөмбөг чинь одоо нийтдээ нэг 4 юм 5 сувгаар гарч байгаа. Тэгээ тэрийг үзэхдээ яг цагийг нь өөрөө яг тааруулж үзэхгүй л бол давталт гэж байхгүй. А давтахыг хүсчихвэл вүүгээр орж үзнэ. Тэгээ вүүгээр орох юм бол 2026 гэсэн тусдаа юм юу байгаа. Багц байгаа. Тэрийг нь сарын 7900-аар аваад тэгээд үзчихнэ гэсэн. Ухраагаад нөхөд үзчихнэ. Тэгээд тойм бас явж байгаа. Тоймнууд дотор нь бол тэр N Sports-ын бэлгүүний тойм бол арай хөгжилтэй гоё байгаа. Бусдууд нь олж байгаа юм бол. Монголын үндэсний телевиз бол бас ганцаараа ухрааж байгаа юм шиг байлээ шүү. Тэр бол амбицтай болгооч. Тэр улс төр орсон шиг л. Шинэ ямар нэгэн спонсортой юм явуулчихваа нэг л нэг тийм байлээ шүү. Хүү мөг нэг онцлоод байх чинь. Тэгж үзэхээр юм байлээ шүү. Нэг хин энэ манай нөхдүүд бол ерөөсөө уучраа олохгүй тахгүй байгаа байхгүй. Яаж үзээд байгаа гэдэг хардталт явагдаад байгаа. А тийш. Надад чи надад чинь катл гэж байна. Энийг шорт болгоно ер нь. Бичээд автчих. Тэгээд нөгөө нэг тоглолтын хуваарууд чинь Facebook дээр хог нэгээрээ зурган байдалтай байж байгаа. Тэрийг нь татж аваад тэгээ өдөр шудрын сайхан харж байгаа. Тэгээ шөнийн тоглолт чинь одоо өөрийн чинь унтаагүй байгаа өмнөх өдөр гэсэн үг шүү дээ. Дараагийн өдөр ч илүү. Тэрийг бас ойлгохгүй бас манай насны хэдэн өгнөд чи ерөөсөн. Айгуу төвөгтэй байдаг ш. Шөнийн 12 цагийн тоглолт чинь дараа өдрийнхөө он сараар явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ өглөөний 19 цагийн тоглолт чинь тухайн шөндөө үргэлжилж байгаа гэдгийг бас ойлгох. Би нэг яриа. Би над яриад сүлдө би өөрөө сонсоос олчих юм. Би баг ойлгохгүй. Би одоо яаж үзээд байгаа юм бол доо хүмүүс яаж үзээд байгаа. Би одоо ажилгүй бол одоо асар бас хаана байна гэдэг асар бол нэг хоёр газар байх шиг. Нэг нь бол циркийн хажууд хөвтөж байна. Нөгөөдг нь ийшээ юунд байх шиг л. Ярам нисхийн. Тэр асрын сонирхч ивэл юуруу л очиж. Жогог үтсэн дээр охоо гэж бодчих. Асар сонирхол жогог үтсэн. Сонсцоогоорой л. Ямар нэг юм цензургүй сонсыг бол манитиг сонсоо. Ахигч дүүндэрэ гэж. Тэгээд хөл бөмбөг шиг юм руу орё дээ. Тэгээд ер нь бид онцлоо зүгээр яг хайлайт гэхөө тэр тоглолтуудын ерөнхийдөө яриа л тэгэл дондоор нь тийм тоглолтуудаа ховж ирсэн шүү дээ. Геополитик оос юу болчих. Аяар тавтаа. Геополитикийн заяатаа үлдээсэн тэр. Тэ? Тэгэхээр би заяах гэж байгаа тэр гэсэн. Би ярьж олно гэсэн. За чи насаараа ярьцсан гэж ороо цээжилсэн юм дээ. Бас магадгүй. За тэгвэл эхний тоглолт Испани эсрэг Капо Верде үр дүн хэдээр дууслаа. Тэнцэгээр дуус. 1-1 үлээ. Үгүй 0-0. Бүр ухаа 0 юм аа. Үзсэн шүү дээ. Үзсэн бол нөгөө үзсэн үрж байж нөгөө дин дунтай явчихгүй дундор нь. Дунд. Нэг унтад зэрэг 1-0 ороод угаасаа онцгой. Ямар ч байсан Испани гараанд бол ямаал тоглоогүй шүү дээ. Тэгтээ саачаа юунд сүлд орж ирсэн. Гинтэлтэй байсан уу? Орж ирсэн бүр орж ирсэн. Тийм. Орж ирээд гавьсан уу? Гавьгүй. Капо Верде гэж ямар улс гэдэг юм хүмүүс. Энэ Африкийн арал улс юм. Би тэгж л ойлгосон жижиг одоо. Африк юм уу Америк юм. Тэр Норт Атлант Далайн тэнд байдаг л арал гэсэн. Ямар ч байсан бол монголчууд энэ ямар улс үед ямар лалрын улс үед гэсэн. Манусасаа бол дээр юм билээ шүү дээ. Дээр. Испанта тэнцэж чинь. Манусасаа бүр дэвийн дээр юм билээ чинь. Авилгын индексээр 40 дотор ордог гэж. Марк чинь 120 хэд шаадаг шүү дээ. Тэр чинь гэгэрсэн улсууд байна. Энд үг гэгээр илүү гарцсан юм уу? Тэгээ ер нь айл болгоноос нэг нөхөр нөгөө Солонгост ажилдаг гэдэг шиг наадах ч одоо айл боллоос нэг нөхөр Америкт ажилт юм байли. Ер нь улсын орлогын их үүсвэр нэгсэж ерөөсө гадаадд ажилдаг цалин л юм л шүү дээ. Яг Капо Вердед байж байгаа нөхдүүд нь юу хийдгийг нэг хитэн жуулчин ирэхээр салхилуулчаал тэгэл сайхан. Тэг ер нь арал улсууд чинь тэгэл бэжтэй юм шүү. Хоорондоос орж гараад заяа сайн байцгаана. Тэг олсон хоолой шарж идчихэл тэгэл далаа эргээр хитэн жуулчин хөтөлж авчиж тархитчихаал тий. Далаа нь гоё болохоор тэгээд мочтгол ах л та. Газар тариалан эрхлэх ямар ч боломжгүй жилээ битүү өдөр чинь
галтуулын лав шиг хөрсдөг. Би бол тэр хаахад бол нэг баахан нүцгэн шалтай хөөхнөд. Яг нүцгэлгээс өөр ажил Ороо рилээ арцсан юм болов. нүцгэлгээс өөр ажил байхгүй тэнд үлдсэн нөхдүүд бусд нь бол тэгээд хөлийн чандад очил тэгээд хар бор ажил хийгээ тэгээд мөнгөө гэрийнхэн рүү явуулдаг. Үндсэн орлого нь бол тэр юм. Гэтэ манайхаас бол хамаагүй дээр. Тэнд юу яагаад Испантай одоо 0 тэгдэг Испани энэ тэгдэг гэхэр ч одоо Испани муудаа байна уу? Капо хоёртой сайн таа байна. Сая ер нь ингээд ажиглангууд чинь хэсгийн ихний тоглолтууд бол жоох үлбэр явчлаа шүү дээ. Нэг тамдах маягтай өөрсдийнхөө тоглогчдыг чиглэх маягтай. Тэнгуут Испанч гэсэн ямаалд асуудал байсан уу? Эсвэл ямаалгүйгээр яаж тоглох уу ч гэдэг юм уу? Эсвэл ямар нь бол нэг довтлол алдсан юм бол Испаноос нэг харагдаг. Гэхдээ гарааг нь харахад бол нөгөө нэг гоё нэрнүүд бол байсан шүү дээ. Педри, Гави, Мави бүгд байсан шүү дээ. Бүгд л тоглосон. Тэгсэн мөртлөө болол тэгээд. Гэхдээ би бас яг Цусаар байгаа л таарсан. харахад бол гэхдээ хаалгач нь бол бас нэг амар хаасан яг ихийг цохилтныг ингээд шонмон онцсон байгаад яг нэг шон хажууд тийш эсвэл яг нэг ингээд нэг камерын өнцгнээс ингээд хаалгач нь хааж байгаа юм шиг мөртлөө нөгөө камерын өнцгөөс бөмбөг зүгээр дээгүр яг шонгийн тэмдэг зүгээр гар нь ингээд үзэмж нь хааж байгаа юм шиг мөртлөө нэг тиймэрхүү цохилт ер нь нэлийн байсан юм байлээ. Тэгээ нөгөө Вильямс бол тэгэл одоо тэгэл бас манай Рашфорд анил юм болсон байл л те чаавс те. Тэр үн амьд юм хаан давхиж байгаа энэ лиг имийг тоглож байна уу? Амьсгаа байна уу? Стат байна уу? Улирлд юу хийв? Тэр одоо ямаал Яг өнгөрсөн Еврогийн араас шууд Барса явах байсан. Шаал дэмий алцсан чи тэр байран дээр нь одоо. эсвэл нэг хоёлоос Барса ч Гордныг авчлаа. Ямаалгүй Рашфордыг зээлээр тоглуулчлаа. Ямаалтайгаа л Европын цум аваас. харин тийм ямаал байхгүй манай ганцаарцсан. Ух. Гайх. Угсаа хоёр өөр жигүүртэй юм чи үгсэндээ ганцаарч тий. Нөгөө тал руугаа харсан. Ямаал нь байхгүй болохоор Чи ямар амар хөндлөн кросс өгөөл цааш нь бөмбөг хуваарлж хилжүүлдэг юм биш үү тий. Ганцаарч шалихгүй шүү дээ. Ер нь тэгээ Капо Вердигийн өдөөс хин ганцаарддаг тийм үстэй. Нэрийн сонсоод дайрна үстэй. Роналдо. Чичрэл дайрна үстэй хин ч байсан. Тэгээ дайрсан. Тэгээ дайраа тэр нэг тэр Атлантик хөвчлээ нэг футбол бас нэг юм ярьдаг нөхдүүд бол тэр хамгаалтын үнэхээр сэтэлж чадсангүй л гэдэг. Үнэхээр сэтэлгээ баг барсангүй ч гэлээ. Тийм Капо Верди ч одоо яг биднүүсийн мэддэг тоглогч байгаа лөө. би бол юу танихгүй. Гэтэ юу болцсон бэлээ те. Одоо хараад хахад нөгөө Африк багууд чинь зөндөө орчод байгаа шүү дээ те. Одоо энэ 70 баг эдгээр чинь ихэнх нь нөгөө нэг цагаач нөхдүүдийн хүүхдүүд байгаа даа байхгүй. Тийм болохоор хэдий бид нар нөгөө мэдэхгүй ч гэсэндээ том багт ордоггүй ч гэсэндээ тухайн том улсын лигтэн тоглолдог тоглогч нар өссөн хүмүүс байгаа болохоор яалтчгүй бас л чангал байлээ л дээ. Тэгээ угаасаа тийм атлет Питар 11 хүн хамгаалахаар ч амар өстэй юм. Би бол хараад айхаараа. Чи нэг харын хажуугаар яваад өөдөөс чи дахиад хоёр хар хүн гинт гараад ирэхэр чи амар өстэй. Тэр ч угаасаа гараа нь 5 хэд гэдгийгдсэн байсан юм шүү дээ. Ер нь угаасаа хамгаалахаа мэд. 5 3 2 нэгчлээ. Тийм бид нар угаасаа давтлаад яах вэ? Тэр ч одоо балин тактик гэдэг. Бамбирта дуусах шүү дээ. За манай эдитрийн бодол юм ярих уу? Чи үгүй биз дээ. Тэгвэл андаас ядж чинь Испани хоолны соёл асуух юм уу? Тэртэлтээр хэлэх юм байна. Биш Испанчууд ер нь Европтой баг Капо Верди юм хийдэг хүмүүс байна. Тэнд ч одоо бас нэг арцгас идэх төлөө. Испанч одоо дээр колончлох үед бол Англитэй уралддаг байсан л гэдэг шүү дээ. Хаасаа колончлоо явчихдаг байсан. Португалаас эзэлсэн түүхтэй байл л бас. Одоо энэ дэр нэг шууд биш одоо шууд энэ дээр зогсоогоод яриа явуулахгүй. Юу байгаа? Паузлангуудаа хэдэн минутын дээр тэгж торшиж үзээгүй шүү. хэдэн минутын дээр тэрийг ярьсан гэдэг. Тэгээ паузлаа явуул дараа. Одоо энэ дэр би ингээл минутаа харж байгаа л бичнэ шүү дээ. Энэ дээр. Тэгэл. Тийм. Пауз дээр зална үстэй. Хамаа өгөө ярих. Хамаа ичээд л шүү дээ. Ямар тэгээд сүртэй телевизээр. Телевиз шүү дээ. Мань гурав телевиз тоохгүй шүү дээ. Телевизээр гарсан чи яа. За миний царайг бол тоож магад. Наагл тоохгүй. Тоож магадгүй шүү. Гуруулаачаас нэг тийм бас ям би байна шүү манайхаа. За ороод follow guys. Comment гişүүд орно. Ямар ч байсан хамгийн ихэнд бол болдогийн найз охин фоллоуд нь манай ихнэр фоллоуд нь метрогийн үеэл фоллоуд нь яг морин фоллоу батараа. Нэг 3 бол байгаа л за. За өө юмнаас айлахгүй шүү. За тэгээ энэ дээр хэлэх юм тийм байгаагүй шүү. Үүнхээр гунгийн тоглолт болсон. Юу нь ивэ олохгүй тэгээл нэг худлаа баг. Энэ ярих юмнууд ингэ бич. Зөхөөрхөн зүгээр нэг таньдаг царайнууд
Тэгэл ерөөсөө тийм гавьтай нэг сандаргаал айж чи тийм юу ч байхгүй шүү дээ. Гөлбис 2 тоглосон шүү дээ. Үүн гоныг цааш. Испаниас бол ямаалал Гэхдээ манай энэ ч утасны хөл бөмбөгтөр одоо ямаалаар л галзуурд шүү дээ. Ямаал нь бол утсан дээр болж яг л ямаа шиг л байдаг. Ямаал би одоо нэг цааш тий ирээдүүл тэгээд байдаг л. ямаалч одоо сагсаар бол манай жаам манад буран тавьсан юм шиг тий. Тэр нэг Карьер одоо баг хэдлэн болох авиасан гэдэг. байгаад байдаг. Тэгээд тэр нэг юу хүний юу байхгүй. Би одоо тогтчлоо гэж боддог. Суперстар хөлбөмбөгийн тийм Тий. юу байхгүй ч юм. Гэхдээ надад бол Бид их баялаар бодлоо шүү дээ. Ер нь дэлхийн шилдэг хөлбөмбөгч гэдэг бол бас Премьер лигээр дамжих хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр бас Тийм үүнийг үү. харуулах хэрэгтэй байхгүй. Жишээ нь одоо Модрич байна одоо тий. дамжсан шүү дээ. Модрич Арналдо маань дамжсан шүү дээ. Модрич одоо Тоттенхэмийг босголцож ирээл тэгэл Реал яваал тэгэл азаргалж байгаа шүү. Тэгэл Реалда насыг Тий. өрсөн даа. Ер нь өөрийгөө Премьер лигт нотолчоод Испани руу очиход бол тэгэл батараа өстэй. Бат өстэй. Тэгэл угс ямар тамирч чинь тэр хоригдл карьерийнх нь хоригдл нь угс Реал юм уу Барсад л дууст юм шүү. Тэнд илүү нөгөө юу байл та тоглоход ч гэсэн таатай байна, амьдрахад таатай байна. Ер нь гол хүчин зүйл чинь тийм байгаад байгаа шүү дээ. Амьдрахад амар гоё цаг агаартай. Европынхоо улс дотроос хамгийн гоё нартай, тийм хамгийн гоё чийл газар байгаа. Тэр нэг Нэгдүгээрт, хоёрдугаар тэгэл Реал гэдэг чинь тэгэл хүн болгол очихыг хүснэ үстэй юм. тэр Гриз маань чи үл анх Мбаппе гэж нэг тоглоомоор чамаа Ньюкасл ч явуулмжлаа нэг юм яриадсан чи тэр чин тэгээд халуун юм уу гэж байгаа. Харин тийм. Тэр манай хүн ч гэсэн бас англи хэрэгээс ти хүүдэг газар. Тэгэхээр яг нөгөө карьераа босгож байгаа үе дээр бол англиар дамжчихад бас болж байгаа байхгүй. Яа тэгэхээр тэр чинь бүх багууд нь бол хоорондоо л нэлээд өндөр мөнгө харилцаж байгаа байхгүй. Тийм үстэй. Тийш шүү. Одоо чемпионшипийн дотроо хийсэн 8-ны мөнгөнд дүн чинь Германы лигтэд хийчихэж байгаа ш Бундслигтэй. Үсэл хамгийн чанарт одоо олон баг нь арай баланстай тэгээд уусал Английн Премьер лиг ус. Тийм. Тэгэл энэ Африкийн хэдэн харууд чинь бол бүгдээрээ л Францын лигээр дамжаал гараад. Тэндээ нэг Францын лигийн тоглогч гэсэн чинь баг бүгд Африк биш. Пит хараг бодлоо. Францын хараас тоглогчтой байл шүү дээ. хараас. Юу ч байхгүй шүү дээ одоо. Одоо ерөөсөө тийм Францын хөл бөмбөг цагаан арьстай хүмүүс ерөөсөө үзэгчтэй. За бараг тэр нь үний юм байна доо. Францын хөл бөмбөгт тэгэхээр цагаан хүн гэвэл үзэгчдээс өөр байхгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тэр ер нь тийм дээ. Тэгэхээр уусаа тэгэл нөө колонч Африкч угаасаа хамгийн колонтой байсан угаасаа Франц л юм байл шүү дээ. Тэр ч угаасаа тэгэл тэр нөгөө хэдийнх нь онгон яг нэгдүгээр хэлнэ Франц. Тэгэл тэндээ багтаж ингэхгүй нөхдүүд ч одоо ингээл гараа явчихж байгаа байхгүй тийм. Тийм. Тэгэл Францаас цаашаа Биднес ч харин хөөрхөн нөгөө шигшээд Францын шигшээд багтаж чадахгүй явчихаар харин энэ Африкийн юу ч амар болж байгаа юм шүү. магтгүй л бас. Бид нар л нэрийг мэдэхгүй байгаад байгаа болохоос шүү дээ. Тийм. Жишээ нь одоо Манчестерийн Имбомоч бол тэгэл Камерон тоглож байгаа шүү дээ. Францтай бол багтахгүй байгаа. Англи одоо Францын гараач гэсэн ээж аваад нь бүгд л Африкийн тэр Камерон юу мууных л нөхдүүд л юм байна шүү. Сая Конго чи хинтээ тоглож байна? Конго юу? Тийм. Португал. Конгог би үзье гэж байгаа үзсэн шүү дээ. Энийг яах вэ? Дарааллахын дагуу ярина. За. За энэхөө Испани Капа Вердэг хаалаа. Испани дараагийн тоглолт нь юу юм? Арчилт групптэй л тоглох байх төө. Тийм групптэй. Одоо 2 дахь шатанд л гэсэн үг шүү дээ. Группийн 2 дахь. Одоо өнөө маргаашгүй тоглоно шүү дээ. Тэгвэл 22-нд Сауди Арабтай гэнэ үү? Сауди Арабч одоо тэгээ бас Африк юм билээ. Тэгээ 22-нд Сауди Араб эсрэг 12-оос энийг бол үзэхэл. Одоо тэгээ тэрийг одоо таш чаяхгүй бол тэгэл өөөсөө ирээдүй болох юм. Ташх байх. Одоо ямаал гараад гарах гэсэн. Гарах цаг нь бол. Ямаал гараад тэгэл алчих юм уу? Ямаал эвгүй. Би одоо тэр гол юмнууд нь бүгд л биш. Ямаалаас бус. Үүний сая юу тоглолт. За энэ Ямаалын талаар манай Ямаалын папарацциг л үйдэг. Тэрнээс л одоо Ямаалын найз охтуудыг бол гаргахгүй тий. Ер нь Ямаал одоо өсөндөө яаж ийг гэдэг нь үдээд байгаа. Анх л тийм гомь шиг өстэйсэн шүү дээ. Жохондоо ерөнхийдөө нэг жоохон халцантай хөвгтэйсэн. Одоо ерөнхийдөө өөрчлөгдсөн байгаа даа. үсний дутагийн комплекс байсан. Өсөхгүй байсан. Одоо гараг суудалцсан байх шиг үлээ дээ. Өсөө. Тийм анх ингээд үсэн ингээд яв гэдэг гэсэн юм. Тийм үү. Үсэн ингээд гэлтсэн юм шиг ингээд ингэж байгаа гэлтсэн. Оо миний өсөө. Not wax. Миний өсийг Яг яаж гэлтсэн юм шиг үстэй байдаг гэсэн юм. Одоо болонгод үсмэсийн хоошоо санагдал. Цааш том болцсон юм л.
Яа. Цаа чи Зөв чи мөнгөтэй. энэ тийм зээрцэг шийдсэн. Мөнгөтэй болоод түүркээ ус суулгалцсан байна шүү дээ. Нэрээ шүү нарахгүй. Чи яа хэмэлэх гэдэг. Ямаалыг би бол Европын юу гарлаа да яг яарсан. Энэ араас. Наач дүүн шүү дээ. Дүүгээ харцсан. Ямаач дүүтэй мө. Дүүтэй нэг юм байлээ. Жамаалаа. Замаа үсийг хайгаад онлоо. Хамаагүй зү. Чи ийм байсан байхгүй. Ийм ваксанд орч. Халтан байсан байхгүй юу? Гургацсан юм уу? Үс залгацсан юм шүү. Суулгаагүй. Ус залгацсан юм уу? Халзмал байсан юм шүү. Моолцсон. Над бол нэр оолтон шиг л. Даах бач. Татан сэтгэл. Задлаад дэвтгээ усан шүү гэдэг. Гой богод бас байдаг шүү. Гэтэ ер нь ингээ нэг хүүхэн дамжсан тамирчид нэг хол явдаггүй шүү. Манай хүн дамжаад Яа ясэр тийм амар шүү. дамж. Ер нь хүүхэн дамжаад хол явсан Роналдо л аваа. Роналдо ч бас тустай хүн шүү. За чи одоо чи том хүүгийнх нь ээжийг дэлхий мэдэхгүй шүү. Тэр угсаа алдахгүй байгаа. Тэр бол амар зээрэн. Хам хүүхдийн нээж нөгөө мис хүмүүс Биш шүү. Тэр чи хойд ээж нь болж ирж байгаа байхгүй. Тэр Орсын хүүхэн үү? Тийм. мис байгаад. Тэр чинь биш ээ. Роналдыг одоо байгаа ихнэр нэрингэс тийм юу гэсэн юм уу? Одоо Таны зүлгэс юм. тий. Одоо байгаа нь бол Нэг ховсны төлөвтэй ажилладаг гэсэн юм уу? Тийм л хийдэг. Яг тэгдэг Одоо мэдхгүй. Тийм шүү дээ. Тэр чинь тэрний гүүчээч л юу үлээ дэлгүүрт нь зөвлөх биш менежер гэж би ойлгосон юм. байна. Ямтач хувцлал зардаг байсан юм уу? Тэгтээ гой хүүхэн л тий. Гэ тэгээ хийж байгаа Роналдод ороод яасан юм. Яасан баг. Тийм Би бол тийм одоо хүүхэн ер нь шал угаага явж исэн ч тэгээ. би бол одоо дотроо тэгэл Роналдо ороод за энэ арзмэр таарах джинс байна. Роналдогийн Танд яг энэ таарах нэ гэж. юу Цаач бол тооцоо. Хүний санийг хаягаа явуулж. Цаач ноото шүү дээ. Асар муха тооцоотой. Зовлонтой хүн шүү дээ. Ер нь амьдрах гэж их зовдөг хүн шүү дээ. Айгүй. Ээжтэй бол аим юм байлээ. Одоо Арай ээжин бой тий. ээж үг бол алдчихсан. Наа ингээ бүгд бичиж явчихсан. Ээжин Үндэж хүүхдтэй. явдаг. Ээж Дараа нь чам идээд их таамар. Дондор нөгөө ирээ цээргүй ирөө. Би бэрээ яа. нэр Роналдо бол ээжин хүүхд. Цам цамсаа тайлчихоо. Ямаал одоо тэгээд цаашдаа яа гэж Хол явахгүй ингээ болоо. Ингээ болчихсон. Болоод наа чи хайчих ч шүү дээ. Үсрээл нь. Испани аваа биш юу? Paris Saint-Germain байна одоо дараагийн сонголтон тий. За PSG рүү. Эсвэл одоо Bayern хямдрахаар нь авч байгаа. Bayern ч одоо байлаар хямдрах. Гэхдээ сошиал медиаг яриаг харахад тэгэл Барсатай л насыг барах юм ярьсан. Дараагийн Мессиг Нэг хаа явуулсан юм чи одоо наадах чинь хинч авахгүй. Наа чи мангар үнэтэй мэлж байгаа яг одоо. харин одоо гэвэл наа чи Бузар үнэтэй. Next cut. Миний бодлоор бол нэг 27 молоо 8 хүрнэ штэ тий. Энэ янзаараа тэгэхээр нэг хямдрахаар нь Bayern авч магадгүй. Эсвэл Paris Saint-Germain авч магадгүй. Эсвэл Барса ч өөрө гонжиж новшир цалин малингийн дараа жил өгье мөгий гэж янгалж байгаа тавиач. Эдтэй дээр Америк руу л тэгэл зайлуулах л байна. Актемаас 16-таа гарч ирж байна. Тэгвэл яг өөрийнх нь том тавцсан яасан чи евроогоор шалсан. Тэрэн дээр зомглаад тэгэл Барса гэлдэг. Угс. Үүсэр Барса ч ер нь Реалыг бодвол дандаа Актемээс ер нь их нь авдаг шүү дээ. Энэ жил бол гэхдээ Ferran Torres дээр л тий. Илүү найдлагатай шүү дээ. Формоор бол. Тэр даанч дэлхийн арга Torres аим гэсэн тий. Тэгээс Ямал нэг яагаагүй тий. Ер нь хүүхэн соль төрсөн өдөр хийснээс өөр пост гараагүй шүү. өөр ер нь юм байхгүй ш. Хэдэн гол хийсэн энэ үлрэл амар байна л гээд. Амир ингээл зураг нахаар Рафинягийн зураг л байсан шүү ер нь. Ер нь Ямар амар байна гэж ер нь хоёр Рафиня явсан шүү тий. Гавихийн хоёр чинь баахан бэртцсэн шүү дээ ер нь бол. Тийм. Баахан бэртэл орж гараад явуулсан. Рафиня чи юу гэдэг чи Рафиняг хайр. Тэгэл бацаанаа жижиг мөчингийн дасгал хийхгүй л байл та. Би н гадаа хийдэж шүү. Наа хийхэр одоо чийлцэх гэдэг. Тэгээд бэртэж гинтэй шалчганжийн хооронд нь Африкт ч гөрөөсөлж байгаа. Африк. Тэ? Одоо аль ч Африкт тоглосон бол амар юм байна гэж би бол дүгэлдэрсэн. Ер нь нэлээд зорлонтой юм байна гэж бодсон шүү. Хурдтай, өндөр, тесрэлттэй, тий? Тэр тесрэлтийг бол би биологийн талаас нь ярьсан шүү. Өсгөний ясан угаасаа тийм байдаг. Тэгээд ясан тэгтээ нүдээр харахад өөр биш байна. Нүдээр л өөр. Ирэмтгэнээр харахад тэр одоо өсгийн нөөс нэг жоох яс илүү байдаг ч гэлээ. Гац 2 мм л юм аа. Тийм тэр нь одоо яг тэгж богино зайн тесрэлтэнд амар нөлөөтэй л гэж одоо бодвол тэр яснаас нь бас нэг болчин холбогддог ч юм уу. Дүүрэг 10 20 жилийн дараа тэр ясанд байхгүй л болно.
Ахгүй болохгүй наадч Европт ч байгаа хотчоод одоо. Хотчоод ясгүй. Ямал чи эго ондтой гэдэг үст те. Оо наач. Ямал чи нөгөө Ямал ихэн Роналдо эрдэнэ тулсан шүү дээ. Тэгэхэд чи эго оригинал эготой тавталлаа бол. Тийм постэр яваад. Ямал одоо Роналдотай. Оржиг юутай эготой таллаа гэх. Хэсэг юм юу үз. Ямал тийм Роналдогийн юу юм шүүдэж мөрдөд байгаа юм шиг. Наач далдхан жаа юм аа. Цагт л барахгүй ш. Яг Ямал бол жоохон дутагдaltaй хувь хүн талаас. Зан характерын бол надад дутагдaltaй байна л ч. Тэр нэг сошиал марч баг Мароккогоос угаасаа гаралтай байсан. Баг тэндээ шигшээдээ тоглох гээд байсан юм уу яасан. Би нэг тийм харсан. Үүний цагаач нар зүгээр тэр шигшээдээ очиж тоглож чадвал болж байгаа байхгүй тийм. Тэгэхгүй нэг тийм яриад байсан. Ер нь тэгээд энэ дэлхийн аврагч айгүй гоё болчиход шүү дээ. Эсвэл одоо дэлхийн аврагаас Google яах хэрэгтэй. Танаа өвөө гэж. Үнэхээр яг Франц төрсэн тийм хүн байна уу гэдгээс хамаарахгүй болоод. Эсвэл бүр амар тасарсан тамирч нэг бол угаасаа улсууд юу өөр дээр аваад байхгүй шүү гэсэн ордог штэ. Одоо тэгээд Тэгвэл баг Африк тийм. хин баг бодлох гэдэг байгаа. Тэгээ Францын шишин тэр жигтэй баг Африк руу явах гэдэг шүү дээ. Тийш дээ одоо. Ган ман руу гараа явчихна, Камерун руу гараа явчихна, Côte-d'Ivoire руу гараа явчихна. Тэгээ дуусаа шүү дээ. Ана Эмбапе ч одоо Камерун юмс. Тий, айгүй л Танзаны шигшээ гэж. Аав нь Камеруны юунаас тоглоё гэсэн чинь мөнгө нэхтэй байх. За тэгвэл энэ Испани кап өрдөг. Испани зайлаа. Ямалын сэдвийг хаалаа. Дараагийн сэдв нь Саudi Араб Уругвайг ярих уу эсвэл шууд Франц Сенегал руу нөрөх уу? Уругвай дээр бол ер нь ойлгохтой тоглогч байхгүй шүү дээ. Гэхдээ нөгөө гол хүлээлттэй байсан юм дээр дасгалжуулагч юм шүү дээ. Тийм үү. Бэлса ч одоо орчин цагийн амжилттай явж байгаа дасгалжуулагчдын өв гэц гэж явж байгаа. Гэхдээ өөрөө бол карьертаа бол тэгж амар том багуудыг бол дасгалжуулаагүй. Хамгийн сүүлд миний мэдх юм бол Лидс дээр дахиж явж байгаа. Тэр Лидс дотор чинь Рапиня явж исэн. Тэгээд нөгөө нэг Сити рүү очиод бан цаалаадаг нөгөө нэг англич юм блэ. Филипп юм блэ. Тэр цэвэрлэгч. Тэгвэл Тэр чи очиж 2 жил тэргээр утаа эргэж байгаа гарч явсан. Ер нь Лидст байсан тоглогч нар ийшээ тийшээ явцсан. Гой тоглогч нар байсан тухай. Тэгээ Бэлса ч нөгөө нэг дандаа талбай хажууд явган суудаг байж байгаад нэг Адидас жилийн юучлээ нэг явган савлаа гэж ирэл тэ. Нөгөө Чехийн малгай шиг тим болгосон. Тэр ч угсаа Саudi Арабын ч гэсэн тэгэл нөгөө Роналдог дагаад хийх нь тэгэд байгаа ш. Тэгтэл надад бол ихэнх нь ер нь бас зах зээл нь тэнд мөнгө байгаа газар тэгэлээс. Тэгээ Бэлса ч өөрөө гэрээний нөхцөл нь төвөгтэй юм шиг байгаа бас. Өөрөө зан характерын тоглолттой. Тэгэхээр зүгээр тэр ямар ч байсан орчин цагийн дасгалжуулагчдын бол яг өв гэц гэдэг байхгүй. Тактик талбай дээр айгүй олон төрлөөр хэрэгжүүлдэг. Дор нь өөрчилдөг, хамгаалтын тактик нь өөр, довтлох тактик нь өөр, тэгээ бөмбөг барихтаа өөр, хин хаана байх вэ? Тиймэрхүү юм амарсаа эвддэг юм шиг. Өөрөө том баг дээр бол очтгүй юм л. Тэгээ энэ жил Уругвай дээр ирчихэж байгаа байхгүй. Тэгээ Уругвай дээр чинь одоо хамгийн гоё байгаа нь Вальверде байгаа. Тэгээ урталт нь нэг сенсацтай Нүнес байгаа. Тийш. Миний ганц мэдэх хүн чинь л одоо Кавани байна. Кавани ч амар ч одоо бас сайхан царайтай авчих шүү дээ. Тэгэл манай нэг хаздаг байна шүү суурээс. Тэр л хөрх юм тухайн хазаад байдаг гэсэн юм шиг. Бүр ингэ шаардлагаад шарна хоцоогоол. Тэр хоёрыг байх үед дээр баг Бэлсан байсан бол баг алцгаар шах. Тэ? Наад хоёр ч тэнцсэн тэ? Тэ нэг бас. Гэтэ үнэхэр юм бараг шүү дээ Уругвайч. Тэгэл нөгөө нэг дотоодын өрсөлдөөн чангарцаар нөгөө хэд нь гэсэн тагаалга бас. Сауди Арабч одоо тэгэл талбай дээр хэдэн одуудаа хараал л та тэ. Зүгээр харддаггүй юм байна л та тэ. Хятадаас үл өөр юм. Хятад одоо харсаар байгаа л. Хятад ч одоо нэг баг юм байж экспортлж аваад нэг өөрсдөө Аз аврагтч байхгүй. Шин тий Хятад энтэг хоёр одоо нэг тэр бүмтэй. Яага орохгүй. Яа тэгэл ойлгомжтой шүү дээ. Энтэг бол тэгэл ямар ч тийм хөлн бүх сагсан дээр бол эрсэлгөө гэж. Манай хүн чаг энд хоёуланд нь бас он удаан бас амьдрсэн үндэ. Энтэг бол сагс хөлн бүдэр бол ямар ч юу байх. Одоо Монголын лиг тоглож байгаа тэр хүмүүс чи ямар сонин тоглоод байгаа. Нэг эвгүй харагдаад байгаа. Ч одоо тэгэл крикет югдгэлээ нэг тийм тоглоом юм аа. Крикет л нэг сони Английн тоглоом гэж. Тэр майнерс дэс инэт хигүүл одоо арай л урцалтаа гэдэг юу ч хийхгүй л хэрүүл хийгээл артаа аваад яваад. Биднес ч тийм юугүй. Ивсэл аа тийм. Ивсэлгүй. Энэ эсвэл хоол унднаас бол тийм хитуучин бол тэр юунд болгоо шийдтэй болно. Сагсан даа. Тийм сагс. Хоол ундаа идэм болов. Шил усууд болгох гэдэг бол шүү. Ивэ болох байгаа юм. Тэгэхгүй энэ ч одоо шил ус уухгүй. Тэгэл цай уугаал гэдэг. Одоо нэрээ тэр үхрээ маха иддэм юм.
Хятад ч одоо ингээл олимпийн бүх спортын төвлөл дээр лазруулж байгаа шүү дээ. Тэгээд хүлэн бүг яагаад манайх шиг одоо тэгээд болчихгүй байх шиг. юугаараа одоо тэгээд улс төр орцсон юм болоо. За улс төр даваа юм болчихлоо шүү. Орцоогүй л гэдэг. Дундар нэг байлэр өстөр хамаг яаны бодроготой хийж цаарчлаж магадгүй. Эсвэл бас өсөлгөн бодов. Хевсэлгүй. Нэг тэрбум хүн байгаа шүү дээ. Хятадын тоглолтыг үзчихсэн үү хин нэгэнтэй тоглолт. Би нөгөө нэг Америкийн аваар авсны дараа Месси нэг хятад очиж тоглосон шүү дээ. Тэрийг л үзсэн. Тэгсэн чинь фэн маа гарч гүгээд. Бодтөр нүцсэн юм. Тийм шүү дээ. Бүү хизээ. Би нөгөө нэг Челсигийн нөгөө Оскарыг явахад зүгээр нэг CCTV-гэр ч илүү зүгээр хальт үзсэн байхгүй. Ямар суугаар үзсэн мэдэхгүй. Зүгээр гадаад суугаар л үзсэн. Тэгэхэд л зүгээр ингээл баахан сэгсэлцсэн л хүмүүс идэв. Гүүгээл ямар ч учир бодгоо нэг зовцсон царайтай нэг өснүүд нь бүгд шолоо юм байна шүү дээ. Тэгээд яг нөгөө өөрсдөө тоглолтод нөгөө твэг шиг харагдаад байгаа байхгүй. Баахан юм сагсаасан үстэй нэг гүүгээл хурдчаалаг юу ч алах. Ер нь соёл байхгүй хаа тий. Тэр соёлын ер нь хөл бөмбөг чи соёл суух хэрэгтэй тий. Тэгэхээр анхнаасаа тэгж гоё үзээгүй болохоор тэгээд тэгээ Монгол дээр бол соёл нь байгаа шүү дээ. Үзэгч нь бэлэн байгаа. Үзэгчд байгаа юу? Үзэгч нь бэлэн байгаа. Одоо ингээл сагсыг гаралтай. Жохон системд ороод юм гоё болчихж байгаа шүү дээ. Бүгд одоо ингээл тэнцэн бас аим хурдан ингээд үзэж байгаа шүү дээ. Тийм би бол ингээл амралтын өдөр ингээл аль боломжоор бас хүүхдүүдэд дагуулаад би сагс огт мэдэхгүй шүү дээ. Тэгтэл үзмэр санагдаад үзэж байгаа. Тэгээ амар гоё мэдрэмж авдаг. Тэгэхээр Монголд бол хөл бөмбөгийн соёл бол байгаа шүү дээ. Айл энэ чинь социализмын үеэс манайхан чинь хөл бөмбөг хоккей. Бас тийшүү. Хороололт хоккейн талбай байдаг байсан тийм. Нэг үтсэн чи танатууд нөр аим шат. Маараа юу. Нэг ахнаас ч бас эвгүй эвгүй. Одоо тэд нар ч болцсон одоо гайг одоо тийм. Одоо манус бол гоё үзэх гээд байгаа. Би бас найдаад ядан жил манус ч гочоо минь. хайртын гочоо мачаа. Би бас бодоод байгаа бас тийм. Ойрхон болгоод гэдэг. Шууд тоглогчд нөлөөлөж шатчих. Фанатууд нь аль шүү. Уг нь тийм ойрхон зэрэгтэлтэй талбай ч уг нь яг багийнхаа төлөө дэмжиж үзэх юм л тэр чинь бас эсрэг багтаа бол амар сэтгэл зүйн таахгүй тий. Сая энэ Премьер Лиг дээр чинь сайхан гарууд чинь нөгөө стандарт цогцол Арсеналтай тоглохоос болоод бүгд талбайгаа шахлаа шин. Тий. Тэр жагаа гараад чинь багтаа анаа шийдэж байгаа. Энэ үгүй стрессээ тайлж байгаа. Баахан гол. Тий. Энэ аим зовлонтой. Зовлонтой үздэг байсан. Би хөл бөмбөгийн Монголын юм үзэж байгаа. Би бол 2-3 удаа л үзтээ. Амар лайтай. Ядаргаатай юм ял. Заагаал тий. Одоо өөрийгөө юугээд бодсон. Чи хөл бөмбөгийн бодтор үзсэн шүү дээ. Би чи нэг хожим ажиллагаа захиралтай нэг намайг нэг дааж үзсэн. Тэгсэн чинь дараа авч авчихсан. Ахнараас хажуугаас ураг зотхгүй шүү. Орлоос. Талбараар уух соёл байна. талбараар Тин ингээ шаа зогтой юм ингээ. Оо стамне гүүгээл байгаа ш тэр чинь. альва пивик тэгээд enjoy шүү. Тэгээ манай тоглож байгаа хүмүүс чи өөхий амтнд идж байгаа нь цөв мөн байх нь тодорхой тэгэхээр чи яаж тийм амар тесрэл тийм юм. Яа тэр нэг минаматтай болоо тэрний хажуу зогсож исэн тэр нэг ахын зураг олсон. Хөлнийхэн болчин бол тэрийг хараагүй. Тэр бол хөлн бүр нөгөөх нь бүр ингээ задраад бүр ингээ яргаа болцсон. Ах бол баг яг ажилласаа ирсэн юм уу баг. Дөнгөж автобуснаас бууцсан л харагчлаа. Энэш. Энэ зовлонтой байхгүй. Тэгээ юунээсээ мэрэгжлийн хөлн бүрчин хүний цохилт мөхөлтөл шал өөрлөлт байх хэвээр. Буус гэдэг хэвчэн тий. Буудж байгаа. Намайг яаж зогч байгаа хараагүй юм. Аялаа. Энд чи Португалыг ярьж байгаа юм. Үгүй штэ саавд араа ураггүй. Яа мүлжүрг хоёр олоо. Энэ Монголын стадион руу мүлжүрг ирлээ. арай шаасан. Шууд дараа нь бараг шууд. Яаж байсан гомдолтой байгаа дасгалжуулагчийн тэр одоо юу хийсэн мэдэхгүй. Үнэхээр юу ч харагдаагүй. Тэгээ валиорда чичрээлээсэн тэгж байгаагүйс нөгөөдөл нь өстө тэгээ хахир тоглож байгаа юм л таас. Хайр. Тэгээ дараагийн урагч юу хинтэйгээ тоглох юм. Да дахиад юун дотор л тоглох. Тэгээ хэсэгдэл тоглоно л та. Тэрийг нь харъя. Одоо Испант 27 онд Испантай тоглох юм шиг. Биш та за дуустах. 3-аар гарах юм байна. Оо ингээ ирээдүйн тодорхой юм. Ята 3-аар гарах нь тодорхой юм. Сауди Араб нь аягүй 2-оор гарч марж гай бол. Чаас гоо ингээ юмудаас бил цаг нь хараад те шорт. Би хоёроос асуулт асуугаар асуултаа бэлдээ. Байж. Дараагийнх нь юм. Дараагийнх нь Франц энийг яал ш. Франц. Энэ удаад яриад доосхгүй энэ. Сенегал дээр чи хин юм байла гараа. Манэ л ш.
Тэгээ Лукас Жаксон ч гэнэ Майкл Жаксон бүр ямар Жаксон? Никлас Жаксон. Тийм Никлас Жаксон. Челсигийн одоо хамгийн бүтлгүй нөхдүүд нэг шүү дээ. Ер нь Лукакугийн араас нэг хідэн харууд авчрал тэгэл байх. Дундуур нэг царай оруулалтаар боёоч илүү хүн жилхэн нэг боржоч илүүний нөхөр гэж тэр нь бас бүтэхгүй бүр бэртэж алга болоо. Тэрийгэ зайлуулад 9 номероос энэ Челсигийн 9 ч аягүй төвхтэй байхгүй. Тийм. Лукаку чи 90-гуутаных гаваагүй шүү дээ бас Челси дээр. Чинь Челсигээс зээлэр явангуудаа Эвертонд бузралчаад араас нь хаач хилээ Брайтон хүү албан лөө хэн бэлээ. Нэг Альбантай нөхөрт бас нэг тоглолтог санагдаад. Очсон газруудаа бол алдаг. Би Сенегалынхаас манайгаар 9 дээр чинь Лукаку чинь завааруулж хаяад цаатгыг чинь зээл мээлтэй хольж зараад араас нь над Никлас Жаксон миксэн нэг авч байгаа байхгүй. Энэ агаас эйгүү гараад л. Тэтэл агаас Францтай олисэг. Тэгэл цаа чинь юу ячиж байгаа. Тэгээ нөгөө нэг наадхыг чинь зээлэр ийшин тийшин зайлуулж Итали руу зайлуулчаад тэр боён ч илүү тэр нөхрөж авчирч байгаа. Нөгөөт нь битүү бэртэл заяа. Тэгээ нөгөөтгийг чинь дахиад ийшин тийшин зээлд завааруулаад оронд нь Делапыг авч байгаа шүү дээ. Делап нь 90-гуутаа бэртэл аваа шаачиж байгаа. Челси чинь 9 нь бол зовцсон 9. Челсиг тэгвэл бас гүнзгийрээ юм. Тэр тийм тараанцсан ба. Тэгээ манай бол яах вэ тэгээд чи одоо тэгэл бас хил автаа хүн л дээ тий. Тэгээ манай үстэй нэг харагдаагүй. Тэгээ Сенегалийн бүрэлдэхүүн бол гэхдээ бусад Африкаас бол бас том шүү дээ. Угаас үзээ тий. Африкийн цом дээр чи ер нь бол Мароккод луурдулсан шүү дээ. Би бол тэгж хараад байна. Тий. Францын тал дээр манай эдит манай хүн ч одоо Францаар нэлийн тоглох дуртай да. Байхгүй. Миний хэсэг кат. Францаар ч одоо Мбаппе л гэдэг юм. Мбаппе бол үүдэн штэ. Нөгөө аюунууд ч одоо аль Африк үлээ. Камерун үлээ Сенегал. Камерун тэр Франц хэлтэй Африкууд ямар аюу. Францууд ч одоо Африк колоничлохдоо түүрэнд ихэнх дандаа захаар нь далаатай л түрээс илжсэн колоничлж ирсэн юм билээ шүү дээ. Тэгвэл Аз колонид мэдгүй Францын. Аз дэс нэг колони Вьетнам шүү дээ. Мбаппегийнхаа царай зүсийг л одоо жоохон харж одоо мэдчихээн да юуг мэрч юм да. Анаал хийж байгаа. За жаахан үг сонсох. Мбаппе маань 4 жилийн хугацаанд бас овоо үнэхээр юм байна. хөгжсөн байлээ шүү. Өсөрсөн Мбаппе бол таарлаач ир хүн болж байгаа. Ир хүн болох шатандаа явж байгаа. Мбаппе энэ жил бол одоо угаасаа Мессигээс илүү гол хийх байлгүй дээ. Хийхээр энэ хийхээр юм байлээ. Тэ. Өвөө тоглолтын нүцгэд хүнээс нэг одоо манай Жензенэр ярьд юм да аавра гэж. Аавра нь бол энэ бол хандсан байл. Энэ жил ихтэй аавра муутай юм шүү. Одоо 14 гоолтой байж цаад чинь. Тий. Месси ч 16 гоолтой рекордтой давхцчаад байгаа. Тэгэхээр бол хангалттай энэ дэлхийн авраг ч юм уу дараагийн дэлхийн авраг гэхэд угаасаа бүх цаг үе. Тэгээ Месси чинь дээрээс нь 6 дахь дэлгээр. Тэгэхээр Мбаппе ч одоо энэ жил чинь 3 дахь шүү. 18, 22, 26 3 хутаа. Батара дараагийнх дээр ороод гол хийхээр байгаа тий. Юм ярихгүй мó. Хөрхөн стан гэж. Арай сонсож стори ямар үзэдтэйс. Мбаппе ч одоо хидтэй. Надтай чадсан шүү. 90 донх шүү Мбаппе ч. Тэр үе. 18 онд бараг 18 тэй үлээ 19 тэй байсан шүү. Он жавдаа өтөөч. Насыг харчил. Килиан Мбаппе. Ууч бараг дүү болох гэдэг юм. Ахын зах юм байна. Сая ер нь сая Францаас хин гол хийсэн ер нь. Надтай ч юм шүү дээ. Тийш. Сая Францаас хин гол хийсэн ер нь. Өдөл Мбаппе тэгэл нөө Баркола. Баркола ёо. Сүүлийнх нь Мбаппе амар байсан. Зодж илээ. Цөм зогсон байл. Барколагийнх ч гэсэн эхний гол олж байгаа хэцүү л баярлж илээ. Энийг ойгод нэг сонио орцоо зэрэгс. Ер нь бол Мбаппе бол яг Роналдогийн залуу шиг зодож зогсож байгаа хөөх тий. Бяралж зогсож байгаа хөөх тий. Цөм шааж байгаа. Тэгээд цөм шаасан бөмбөгч яа тий дайлаа шүү дээ. Хааж байгаа хүний нүдэнд хайшаа явж байгаа нь мэддэхгүй тийм ээ. Тэр угаас өөдөөс нэрж байгаа юм шиг болсноо баруун талаараа шаачиж байгаа хөөх. Яг ингээл камераар бид нар харахгүй ч гэсэн тэр чинь баялаа шаачиж байгаа шүү. Бөмбөгийг ер нь 100 болцсогч байгаа. Одоо гэхдээ тэр нөө шүүгчдэрийн тэр камерын жоохон тод тодлохож болдог юм байна. 480 бичсэн юм шиг нэг зарим жоохон бүрцгэр. Тэр бүүнцлийг их ч юм бол тод юм билээ шүү. Надад тэр камер бол өөрхөн видео тоглоом шиг харагдав. Гэхдээ тэр зарим гол бол араас бол гоё л харагдав. Тэр Мессигийн тэр мөр бол
Бас хөр харагчлаа. Тэгээ ялч өдөр дроны юунууд бол бөмбөгний нисэлт энэ гоё харагдчихлаа. Харин тийм. Бөмбөгний даялж байгаа хэсэг тэр дээрээс бол амар харагдчих. Дээр үт юм байх зүгээр ингээд шулуун зогцсон юм шиг харагддаг байсан. Тийш. Тэр чинь амар олон техник орчод байгаа байхгүй тий. Энэ жил Тэнгүүд Эмбапе бол Яага сэдвээ салаа. Сэдвээ салаа. Тэнгүүд Эмбапе бол яг надад бол яг нэр ингээс яг Криштиано Роналдо шиг яг тэгж зодод цогч байгаа. Тэнгүүд чинь зодод цогтөг тэр нөхөр чи одоо гоолгүй шаад. Эмбапе чинь Рональдогийн фэн гэсэн үстэй. Тийш. Фэн штэ наач. Одоо Роналдогийн тэр нөгөө цохилт чинь бас бусад хүний цохилтын техникээс өөр гэдэг байхгүй тий. Шонкор цохилт. Хүмүүс их чи одоо ингээд тойрч ингэж даялж явдаг. Мань хүнийх чи хөөрөөд буудаг гэдэг. Яа. Энэ чи шонкор гэдэг байгаа штэ. Хараацаа гэдэг байгаа шүү дээ. Өөрийнх нь Хараацаа ч нэг төрсөн арлынх нь гэдэг байгаа шүү. Хараацаа чи агаар дээр ингэж шууд амар хурдан чиглэлээ өөрчилдөг гэдэг. Тэ яах талаар ирэх юм эргэн сүүлээ аруулдаг. Тэр бол яг жоохон донятцсан. Ууцаац. Шонкорчиг тэгдэг хөнгөж нисэж байгаа доош пат гээл. Тий, яг ер нь нэг тиймэрхүү цохилт цохилт. цав. Эмбапе чинь тэг шонхраа гэж. Наач царай нэр шуутаад төстэй ш. Тэнгууд чинь бол Яг нөгөө нэг юм ч тий. тэр яг нөгөө нэг цогтөг тоглогчдын цохилтын техникүүд нь өөр өөр байна л гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэр нь санаа нь бол ер нь хүн техник. Одоо ивэр цогтөг тоглогч нар жишээ нь Мессигийн 3 голыг харсан уу? За харс. Зүгээр л хайчиж байгаа шүү дээ. Чинь зүгээр техник л байгаа. Тэгэл хаалгач харсан байна техник юм тэгэл. Тэгээ зүгээр л Тэг Месси одоо ингэ стрессгүй шааж байгаа. одоо хүртэл ингэ ингээ аюултай юм шиг. Роналдо яагаад Ягаад байгаа шүү дээ. тоглолтын үзсэн юм. байгаад үзсэн шүү. Гүүгээгүй шүү дээ. Зүгээр алхаа яваад тэгсэн мөртлөө тэр хүн байрлал авцсан бай. Тэгээд цогхтой. За Роналдогийн талаар Португалийн хэсэг тэр яриа. Гэсэн яриад харин цаг амар хурдан явцсан. Рональдогийн төсвөл Португалийн тоглолтыг Айша BT лайваар үзлээ шүү дээ. Энэ чи дэмжээ яваагүй. Зовглаа. Би бол Роналдод нэг дуртай шүү дээ. Гэхдээ яалч ч юм хөл бөмбөгийн юу гэж чинь бол амар дээш нь гаргаад. За шууд одоо баг энэ чинь шууд Роналдо Португал руу орё. Тий. Роналдо ч ингээд өөрийнх нь тэр физикал байдлыг яаж авч явж чинь талбай дээр яаж тэгж харизмтай байж чинь тий. Тэгээд тэр хууралтуу зохилтууд бүх хүл бөмбөгт ингээд дурлах бүх юмыг тэр хүн авчирч байгаа. Та өөр үзсэн юм уу? Тэр хүний хувьд надад таалагдсан. Царайлаг мэрэл. Царайлагч тэр надтай анзаа шүү. Гайхагүйс. Үнэхээр бүх юм ярих юмгүй болоо шээ. за бүр яс яриул заяа цаатхны чинь гарч ирсэн 90 үед бүх хөл бөмбөг ч юм айжгал байсан. Магадгүй шүү. Цаад чи яаж баг X шиг үлдээ. Тэв Зэр тэгсэн. Амар гоё байгаа чи. Өдөөд энэ Конго энэ хоёр яг нэг тэнцээд. Тэгээ ер нь тэр Терри Энри энэ хэлсэн үний юм шүү дээ. Манай хүн жаа одоо баг нэрээ суугаад үзэхэд баг гимгүүч юм шиг санагдав. Тэр анерги чи хэлхээс өмнө би бүр суу гэдэг. А тийм үү. Тийш би бүр Тоор тийш би бүр өөрийнх нь пэйжийнхэн доор Instagram дээр кириллээр бичсэн байгаа. бичсэн юм уу? Чиз. Тийш тэ шигшээ дээрээ ингээд 60-аас хойш гарч ирж тоглороо миний бороо гэж бичсэн. Яг тэр энэри энэ хэлэхдээ болохоор тэр сүүлд нэг арт нөгөө танаа нөгөө сайхан гарлаач яг юмн дээр өөрөө зогчгоор тэн дээр нөлөөлж Одоо Португал руу орцсон юм ярьж байгаа юм байна. Тэгээ одоо ярьж шít Португал. Тоглолтын үзэхэд бол надад энэ илүү баахан юм ассист нөхдүүд бөмбөг барьдаг нөхдүүд арай их талбай дээр гараад ирсэн байсан байхгүй. Ер нь нэвэс ветеринар чи өөртөө амар бөмбөг удаад юм шиг. Одоо ингээд төв дээр нь ингээд байж байгаа 3 хагас чинь гэх чинь витини байж байгаа тийм. Бруно. Тэгээ нөгөөтг нь Нэвэс, Жон Нэвэс. Тэнгуут Нэвэс биш, Нэвэс ч юм уу. Тэнгуут хоёр жигүүр дээр нь Бернардос хил байгаа хөгшин нөхөр тийм. Жигүүрээс найруулдаг нөхөр байгаа байхгүй. Тэрнээс тэгж одоо амар нөгөө тоглолт хамгаалтыг сэтэлж мэтэлдэг тэгдэг тоглолт биш болчиход байгаа байхгүй. Тэнгуут нөгөө талд нь хин тоглосон юм. Бас нэг нөхөрөөр тоглож байгаа шүү дээ. Тэнгуут чи ингээд хурд удаатай тоглооны 3 чи гурлаа. Роналдо ч одоо тийм хурдтай гэж хэлэхэд одоо хэцүү шүү. Гүүчлээ ш. Гүүхээ үдгүй. Гэхдээ богино төсрэлтэл байгаа байхгүй. Харин тэг алсан юм бол. Тэнгуут чинь би бодож байгаа байхгүй. Төвийн 3 хагас нь бол угаасаа урагшаа хангалттай уралдуулаад бөмбөгөө хуваарлцоход 3 хагас байхад дахиад жигүүр дээр тийм дамжуулт өгдөг нөхдүүдийг тавих ямар шаардлага байсан. Тэг ер нь дараагийн өндөр баг гараагаас солих хамгаалтыг залдаг 2 жигүүр байж тэр төвийн 3 хагас чинь бөмбөгөө маш хурдан тийш айлын талбар руу аваачи тэнд завааруулах хэрэгтэй байхгүй тий. Тэнд завааруулаад Роналдогоо суллаад тэнд Роналдодоос хийдэг гол өгмөр хийх. Эсвэл бас ийм байж болох бат. Үнэхээр Роналдо одоо сэтэрч одоо шигшээгийнх нь хүүхэд наснаа үзэж байгаа л хүн байгаа шүү дээ. Тим хүнтэйгээ талбай тоглохоор одоо бөмбөгөө айл болох Роналдороо ч юм уу гүйлтэн дундаа ч гэсэн Роналдогоо хайгаад хайнч гэдэг юм одоо. Энэ хүн рүү одоо Бруно Роналдоор гүйж чад өөр ирэхгүй хөлн Роналдороо ингэж бөмбөгөө явуулах ч юм уу тийм одоо
Ер нь бол энэ тим байгаа шүү дээ. Угаасаа тийм болохоор эсвэл зүгээр таны яг зүгээр суулгаад тий байгаа. Гэхдээ Месси ч гэсэн адилхан. сул тавиулаад ингээд тоглох шүү. Гэхдээ Месси ч гэсэн адилхан шүү. Тийм үстэй. Рональдо шиг л статустай шүү. Гэтэ нөгөө хэд нь болохоор яг Мессиг ингээд бүгд шүтээд байгаа. Чиний саяны яриач гэсэн Рональдого бас шүтээд дээ шүү. Месси нь чадаад байгаа юм тий. Месси болгоод байгаа. Болоод байгаа тий. Гэхдээ яа. Рональдо шүү. Ерөөсөө ийм баг. Рональдо ч угаасаа хаа газараа багтаж ингэдэггүй тийм амар эготой болгож байгаа. Амбицтай. Амар амбиц. Би төвтэй. Сайн хүнтэй талбаад байхдаа хэцүү байдаг юм. Би төвтэй юм байхгүй юу? Месси ч гэсэн сайн шүү. Өөрөө гол авах гээд чинь. Тийм сайнаа бол гэхэд өөр өчнөө сайн хүмүүс шигшээдэ байж л байгаа шүү. Тийм үстэй. Амар хүмүүс байл одоо тэгж л ойлгох шүү. Үнэхээр суулгаад яг залуучуудаар одоо сул тавиулаад та нар одоо бодох юмгүй тоглож гэдэг. Одоо ингэ тийм ч гэсэн амар бэлгүүнийх хэлээд нэг тий нөгөө нэг авраг авсан дээр юм уу гол оруулсан дээр юм уу гэдэг үнэн мэт тий. Одоо цомоо авмаар шүү. Тхийн тул тэр хүн 60-аас хойш гар эсвэл бол зүгээр тэр арын тоглогч нартай зүгээр бөмбөгөө хайдуу хамаа татмаар байгаа. Тэгэхээр Рональдо одоо тэгээд авраг авлаа бас тэгээд яригдал эхэлнэ шүү дээ. Ямар ч юу байхгүй гэл. Одоо ингээл өргөхгүй байж байгаа авраг аваас зүгээр. Ямар хамаач яаж игээл авмаар шүү. Леброн ч бас нэг хэсэг тим яриа гараад талбай дээр тоглоно хүн амт нэг уурлаа л одоо инг тиг гэл. Одоо эго өндөртэй хүмүүс ч юм уу. Тэгэхээр байхгүй. Одоо тэгэл юу амар лай. Тэгэл одоо зүгээр ингээд бодъё л та. Бруно Фернандес чинь Премьер Лиг дээр бүх цаг үеийн хамгийн их гоолын дамжуултыг өгчөөд нь шүү дээ энэ үйлрэл. Яг энэ үйлрэл өгцсөн тий. Энэ жил ямар ч бэртэлгүй байгаа тийм үнэхээр фит байгаа. Тэгээ дээрэс нь клубтэй хамгийн бага тоглолт хийсэн тий манай. Синтез тоглоагүй. Явуулах тийм таалтаа. Нэг юу вэ? Гараанд гарч байгаа бас нэг шалтгаан байгаа хаас тий. Байгаа. Угаасаа борлуулалт ба шүү. Пенальти ч бас тижих. Манай монголоор мартдаг шүү. Гэхдээ тижихээ тижээ. Гэхдээ 60-аас хойш дэр чинь бас шоу үзүүлмээр шүү. Эхлээд бид нар үр дүнгээ авчмаар шүү. Рональдогүйгээр. Эхлээд нэг юм уу 2 гол хийчээд Рональдогоо оруулаад ирвэл тэр хүн шатад зовоод ахгүй шүү. Бас. Чи ер нь ингээл талбай дээр гарахаасаа шаталттай нөхөр ихгүй. Угаасаа. Эсвэл одоо дасгалжуулагч зөөр очиад ярьж үзэх хэрэгтэй юм шүү. Дасгалжуулагч яагаад тэрний тэнэг юмыг авцсан юм? Юу тэн ярьдаг л байл гэсэн. Энийг жинхэнэ кат бай гэсэн. Яагаад тэр тэнэг дасгалжуулагч юм бэ? Тэр тэнэг чинь Бэлгийг 2 дэлхийн аврагтар бозралсан юм шүү дээ. Европ төр бозралсан. Хамгийн гой бүрэлдэхүүнтэй байхад нь Бэлгийг бозралж ажиж байгаа. Дасгалжуулагчийн тэнэг гэдэг юм. Би Рональдог маань тэнэг малаар нь дуртай. Би тэр дасгалжуулагчийг мал гэдэг байгаа. Тийм бэл дээ. Тэгвэл яар. Тэрний одоо тэр хийж бүтээсэн тэгээд дуусна. Гэхдээ Бэлийг бол бозралсан чиг буушилсан ш. Торосартай чинь буушлал явж байгаа. Одоо Рональдо. Тэрний өмнө тэр азар мазартайг чинь дасгалжуулж тэгээд амар л явахаар шүү. Азард байсан, Лукаку нөөс бүгд байсан тхүү. Кевин Де Бройн чинь бүр ид үе дээр байсан. Яг шивсэрж гарч ирсэн. Тэгээд хамгийн гоё хамгаалагч уу багтахгүй байсан ш. Бэлэг чинь. Тэр тийм багийг л бузар болгоцсон ш. Гачин таагдаг те. 5 хамгаалагчтай хөсрийг таагдаг гаргаж ирсэн. Ай тэрийг одоо Португал дээр бозралж байгаа байхгүй. Рональдо бол тэр дасгалжуулагч шууд загнах хэрэгтэй. Загнах ирэх нь байгаа юм шүү. Рональдод бол байгаа шүү. Шууд хэлэх юм чи яаж дасгалжуулаад байгаа юм. Басаа Португалийн хэсэг тоглодог улс чинь юу лээ? Конго шаачиж байгаа. Конго чинь хэрэг. Конго ч харин ингээд эвгүй гараад байгаа байхгүй. Тэг бас л нэг шигшээдэ багтаагүй нөхдөд. Конго тоглосон мэт тий Португал. Тийм. Би Конгог яага үзье гэж бодсон бэ гэхээр Аксел Танзабе гэдэг чинь манай Манчестер Академи төвийн хамгаалагч байхгүй. Тэгээ яг одоо яг багтаж шингээгүй. Тэгээ яваад өгсөн. Тэгээ Премьер Лиг тоглож байгаа. Нөгөөх нь Ван Бисака байхгүй. Ван Бисака чинь би бол фэн нөхгүй. Ван Бисака чинь яг нэгin эсрэг нэг дээр бол бүх статусаар нугалж байгаа шүү дээ. Ер нь бол суулшир Манчестер дэрэнгуудаа хамгаалагч хүн хамгаалтаа номер 1 хийдэг байх хэрэгтэй. Хаалгач хүн эхлээд хаалтаа амар сайн хийдэг байх хэрэгтэй. Дараа нь хөлөөрөө тоглолдог байх хэрэгтэй. Тэ? Довтлогч хүн эхлээд гоолоо хийдэг байх хэрэгтэй. Дараа нь тэр бусад хамгаалтанд буцдаг юм хийдэг байх хэрэгтэй. Номер 1 юмнуудаа хийдэг байх хэрэгтэй. Гэт Магуэрийг авсан, Бисакаг авсан. Магуэр заваарсан чи яг лиг зараад байгаа. Тэгээ Магуэр чинь заваарад Бисака чинь тийм яг бүр яг доошоо бүр. Тэгээ Бисакагийн нөгөө дебют тоглолтын дээр дебют лиг юу байгаа шүү дээ, улирал байгаа шүү дээ. Манчестерт ирээд үзүүлсэн үзүүлэлтээрээ цаадах чинь нэгin эсрэг нэг дээрээ Премьер Лиг дээр тэргүүлсэн байхгүй. Премьер Лиг дээр бозралсан шүү дээ Бисака. Бид тэр Салахыг чинь дагаж марклаа, Салах чинь жигүүрээ сольж гүгээ заваартаа. Манай энтри чинь завааруулаад. Ер нь бүгдийн завааруулж байгаа байхгүй. Бисака заваан батг гэсэн. Тэнгууд чинь Конго чинь 5 хамгаалагч гаргаж ирээд Бисакага жигүүр дээр тавьчихж байгаа байхгүй. Тэгээд жигүүрийн тэр нөгөө нэг баруун зүүн тал тоглосон нэг жижигэн жоргоор бацааны ч юм болж байхгүй болгож байгаа байхгүй.
Жилийн Тэгэл үгүйс таман хамгаалагчтай хэрч Роналдо дээр зоолттой нэг хоёроос Бисака бол гоё нэвстэй. Тийм. Ер нь Бисака ингэ жигүүр дээр амар их таакл хийдэг байхгүй юу? Хүлдэн суудаг. Тэгвэл цаадуулж байгаа ингэсэн юм шүү наа. Португалч бас гоё давтлаад байх юм байхгүй гэж. Одоо ингэ нэг бөмбөгийг зүгээр салгаж авах чинь нэг өөр те. Тааклтад салгаж авах чинь нөгөө багийн уур амьсгалыг ингэ өөрчилчихдэг байхгүй юу? Өөр. Тэнгууд чинь тэр бөмбөг тасалтууд бол амар байсан байхгүй Конгоч. Яг 5 хамгаалагч нь яг байрлалцсан. Тэгээд эсрэг багийн довтлогч нар нь удаан байсан. Тэгэл ерөөсөө гаргаагаагүй. Тэгвэл одоо дараагийн тэмцээн дээр Дараагийн явуулсан. Узбекистаныг хальт үзсэн. Биш үү Португалийн дараагийн матч. Тэрэн дээр л одоо өстой нэр. Фүн. Тэрэн дээр л занднаа тайлна энэ гэдэг. дээр л одоо мака тайлахгүй бол одоо Тэрэн дээр л нэрээ бороо оруулахгүй бол наадуулсан юм нэр. ахвал одоо тэрэн дээр л хамаг юм гарахгүй бол Үзбекистан нэрээ гоё хэлж шүү дээ. Ингээ хальт харахаар Монгол хүн ч үгээд байгаа юм шиг. Монгол хүн байх шиг байлаа шүү. Тэнэд гоё л шүү дээ. Тийм, гоё шүү дээ. Анх удаа орж байгаа шүү дээ. Анх удаа л Энийхэн малгай залгаагаа юу Тий. Тэр нөгөө нэг Үзбекистаны тэр цохилтууд ямар гоё явж байна. Харсан уу? Узбекистан, Колумб. Би яг ингээ нэг юу байсан байхгүй юу? Эхний үеийн нөгөө нэг ус хүртэл нь үзчихэд хоёр дахь үеийнх нь уснаас хойш үзсэн. Тэгээд тэр голынхын жоохон ухраагаад ингээ гүйлгээд үзсэн байхгүй. Тэгэхээр тэр амар гоё цагсаж тэр баг шон оноо хөндлөвч оноог бол баг орж байсан. Би нэг залуул нэг хөрх яг Монгол залуу шиг баг нэрийн Тамирг өгчөө баг яг Тамирг гэхээр нэг хүлэг оол ийцсэн лээ ш. Амар гоё. Айгуу гоё дотн л харагдчихжээ. Колумб тгүүлээс хэсгээс байгаас. Тэгээд би Үзбекистаныг бол тэгж муу тоглохоор бас харагдахгүй. Юу үзэгтэй юм бэ гэж бодсон. Юу дэлхийн аврагт орж байгаа багууд юу үзэгтэй болсон. Тэг хамгийн муу баг байгаа юм. Байхгүй юм шүү. Ингээл харахад бол ер нь яриад тэгэл одоо юу байхаа болчихсон шүү. аим голгол. Сошиал хөгжсөний ач туснуудаа тэгэл ингээл ямар бэлтгэл яаж хийж ийн гэдэг чинь бүгд л юм ойлгомжтой харагдаж байгаа болохоор тэгэл аль ч улсын хүмүүс тэгэл бэлтгэл найдлага хийж эхэлдэг болоо илүү. Тэгэл Дээрээс нь энэ хөл бөмбөгч өөр амар спорт болж байна. Бизнес Баярцлагтай. Бизнесэнд модель нь бүр амар яваад тэгэнгүүт ч нөгөө агентууд ч ерөөсө газрын хаанаас ч хамаагүй энийг ч хамаагүй орж ирээд завдаг нэг нөхдүүд болчиход шүү дээ. Тэгэл сонь нөхдүүд гарч ирж шүү дээ. Сонир шít. Одоо зөвхөн Монголоос нэг гочоо гэл нөхөн гараад ирж байна. Марзан гарууд тэндээс гарч. Парисын Жерманы хамгаалагч гочоо. Жигжтэй бэлэгт гэдэг шиг. Жигжтийн гочоо гэж. Одоо тэр солонгос нөхөр чинь Галландын лиг тоглож байна гэж байгаа байхгүй голын дамжуулт өгсөн нөхөр шүү дээ. Тэнгуут чинь Германд чинь хөөрхөн идэх нөхдүүд байна. Германы агентууд ч өөр юмнууд тэндээс гарч ирээд. Явж байгаа зарчаад байгаа шүү дээ. Агент юу гэдэг чинь ерөөсөө геополитик шүү дээ. Тэрөө энэ Орос ингэж заваартаг бол бас Оросын лигээс бол энэ нэг баг ястан гот чинь гарч ирэх боломжтой. Болох. Тэгээд Тавцлаа чинь одоо коронавигоор гарч ирчээ даа. дотор бол тоглоолох шиг л шүү дээ. Багууд нь Дотроо ч яг өөр юм. Нанжилдаад байгаа байхгүй. яг Европ руугаа дотор бол одоо бид нар алцаад байна гэж бодсон. Бид нар стад амар байна та Яг алцсан. дараа тоглосон ч бүрээс. Алдсан хэрч мөр амар юм байна. Одоо дээр доороо жигэд орсон. Нанжилдаад байгаа байхгүй надад. Зүгээр ноцолдоо. Цаг өнгөрөөгд байгаа юм аа. Нанжилдаад байгаа манай нанжид чи. Нанжид гэснээс аяа шууд тэгээ нанжид. Нанжид дубаа одоо зайлаас. Яг тэ хүн хүний амьдрал гарах. Хөл бөмбөгийнх нь курсэн ч олигтой явахгүй. Байн бүүстлээд. За энэ хэсгийг яах вэ? Энэ хэсэг ер нь жоох Кат хүшээ. Катко оруулч. За. Нанжид дах манд уг нь мэдлэг нь бас гоё шүү дээ. Тэ ахттай хогч шүү дээ. Тэгээд хүн одоо ээдэг юу байхгүй бол тэгэл одоо тийм шүү дээ. Би ч одоо яг хүүхдээ яг гоё ингээл дугуулсан секцэнд явуулдаг. Насан дээр манай хүүхдүүд ирэхэд нанждын юунд бол өгмөрг авах гэртээ ойрхон байгаад. Гэтэл би нанждад өгмөрг авах. Төгсөнд орвол тэр хин мен төгсөн шүү дээ. Очрлж байгаа дэрэн ч юм уу эсвэл тэр хин блэ нэг хөөрхөн инхчингээ авах юм бэ тэр мөрөнд. тэр охин хөөрх юм уу? Гүлүүрс чи гэдэг. Айгуу хөөрхөн охин. Одоо ойлгоорой. Айгуу хөөрхөн охин гэснээр цаад охин чи одоо хүүхдүүдэд дасгалжуулаад 12 насны дэлхийн аврагт явж байгаа шүү дээ. Тэгээд жоохон мөнгө төгрөг илүүчлээ тэр нэг даас масруу хийчирээ тий. Зарим айлынхын хүүхдүүд бол тийзээ авч чадахгүй байна гэж хэлээ. Зарим нь бол яг өөрсдөө зээлмэл аваад болгож чинь гэсэн. Ямар ч байсан 12 насны ангилал дэлхийн аврагт тэдний инхчийн дасгалжуулагчтай явж байгаа. Америк Америкт болно тий. Тэгээ тэрэнд нь бас боломжтой бол хүмүүс бас мөнгө төгрөг шилжүүлээрээ ядаж бэлтгэлийн мөнгө ч үйт юм эсвэл ус шилжүүлээрээ явуулаарай. Тэнд нэг 19-12 насны хүүхдүүд байна уу? Би бол тэгж ойлгосон.
Тэгэхээр Мах ч бас хүүхдийн ангиллалтаа бол үзээтэй шүү дээ. Германы 5 хэлээ тий. Гэтэ уусаа ер нь хүүхдүүд очиод их аргуулж тэгээд хүүхдээ одоо харахад ч гэсэн хороол морол хүүхдээ харахад хүүхдээ хотод хөл бөмбөг тоглоод байгаа юм тий. Ихэнх нь ер нь бөмбөг хөшгөлцөн л явж байгаа. Тэгэл яг өсвөр наснд ороод ирэхээр тэгэл цагс руугаа л орж чаддаг юм шүү. Хэрвээ яг спортоор ингээд Монголд мөнгө олоод амьдрий гэвэл хөл бөмбөг ч одоо айгүй хэцүү шүү дээ. Цалингийн нөхгүй, шүүгчнэр нь цалингаа авч чадахгүй бүгд фитнесийн дасгалж явж болоод дууслаа. Хөл бөмбөгчт нь одоо хөөх юм байрны ипотектэй тий. Шигшээ багийн цуглалт болоод тий нөхөрсөг тоглолтоо хийх гээд эрэхтэй яаж ийн хөөх юмтай. Такси барьсан шүү. Зарим нь автобуснаас бууж байгаа хөөхгүй. Тэгээ мань чи ажлынхаа дундуур ороод ирлээ 45 минут тоглож явчихсан. Тэгээд Монголд тий. Энэ давхар ажил хийхэр чинь ямар хүн амжилт гарах юм бэ? Одоо ер нь сакс баг ихэнх хувь нь одоо бол баг юу болчихсон шүү дээ. Одоо болж байгаа болохоос одоо хим энэ ч одоо стил ажиллаа хийсээр л шилдэг ажилласан байж тань болоо л шүү дээ. Хим блэ? Бэлгүүм ажил амьдралын карьер гэсэн сайн л гэдэг. Тим эжил юм надад юм байсан. Тэгээ одоо манай Монголд хөөх үнэлэгддэггүй хөдөлгөөн засалж гээд нэг хөөрхийн нэг эмчнэр үйдээ тэгээд тэд нар ч одоо сагсаа дагаад орлоготой болчихлоо. Бүгд нэг багуудтай те жилийн 20 сая маягийн гэрээ хийж шít. Ажлынхаа хажуугаар энэ чинь болж байгаа байхгүй. Хөл бөмбөг өөрөө яах вэ? Тэгэхээр ер нь систем одоо нэг үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Дагаад одоо тэгэл бусд мэрэгчлүүд гэсэн одоо ингээд үнцэнтэй болоод эхэлж байгаа юм л шүү дээ. Спортын одоо сэтгэл зүйч тэднээс чи тийм мэрэгчлэр сурдаг хүмүүс зөндөө болцсон лээ. Урагшаа. Тэгээ хөл бөмбөг яалтч хүн мөнгө их орох хэрэгтэй. Тэгээ тэгтээ цаанаас нь мөнгөний нөгөөд хахад гудраад байгаа. Лоцгоо байгаа. Үхсэн мөнгөөр нь бид нар хангалттай. Одоо тэгтээ хүүхдүүд ерөөсөө хөл бөмбөг тоглохыг бол баг нэг тоглохыг болж байгаа бах тий. Манай би жоохон бахтай л анаа л хөл бөмбөг тоглох шүү дээ. Гадаа гэрт би ч нөө Шакир ингээ вакаг дуулаад сандалтай өшөглөж тэгэл нөгөө нэг шипи мипи ингээ зах дээр зөндөө. Тэгээ шорон талбайнууд байдаг байсан тий. Тэгэхэд одоо шорон талбай дээр нэг жижиг офс барьчаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэрийг зундаа түрээс л байдаг байлээ тийм. Тэгээ байхгүй болчих. Ямар тоглолт гэсэн. Одоо бүр болчихсон юм. Хүүхдүүд зундаа саксл тоглолт болсон. Скол Европлекс. Тэгээ дээрэс нь одоо миний үеийн нэг хэдэн хөгшин хийж аваад байна шүү дээ. Хүүхд майжиг болчихно гэдээ ерөөсө тоглолтгүй байсан байхгүй. Тухайн үед хөл бөмбөгд ингээл хүүхдний дуртай явах гэдэг. Тэнгууд майжиг болчихно. Миний хүн өндөр бол гэж сакс руу аваад волейбол руу аваад өгөөд идэг. Тэр нь бас ерөөсөө айгу тэнэг болгочихсон. Тэр чинь бас хөл бөмбөгийн дасгал чинь бас сунгах тийм дасгал одоо. Байлгүй. Одоо тэгж одоо майжиг хөлтэй хөл бөмбөг чинь байна уу чи? Гантел өргөхөө баг их спорт болцсон юм шүү. Тэр ухаан мэдрэлгөө гантел өргөөл. Тийм ер нь бүх спорт л нөгөө тэсрэлтэн дээр анхаарал аль болох жижиг булчингаа одоо хөгжүүл. Тэгээ арын булчингууд те тэр чинь илүү ядрал багтаа болчиход шүү дээ. Илүү одоо бүр академик ингээд шинжлэх ухааны тал руугаа яваад байгаа юм шүү. Бууч бол харахаар зүгээр л гантел өргөөл эсвэл юм жигээл ингээл амар мөр зөрч. Одоо л илүү тийм тэр Барселоны хаалтыг мэдхөө та хоёр. Кино мэд амар юм гэвэл хаалт лээ. Тэр нэг моноглээ. Барселоны Барселоны хаалт гэдэг яг хаалт шиг зодно. Амар одоо чиний зураг ургээд тавьчаар. Одоо ингээд одоо ийм фит тоглогч нар гэхээр нөгөө хин байгаа шүү дээ. Испани нөгөө нэг Багтаж гэдэг нөхөрч юм байгаа шүү дээ. Адама Тураарэ амар биетэй. Амар мод чулуу шиг бийтэй. Тэгэл тэр чинь бэрт амар их талгаанд хаалтлаа тогтоодох юм гэсэн. Тийм бэртэл аваад. Тийм бэртэл аваад. Нэг жижиг хөдөлгөөнөөс л тэгэл. Тийм ядралт ихтэй. Тийм тэр булчингийн чинь тээж явна гэж бас там баах. Ямар рүүний юм шиг. Ер нь энэ нарийн булчаа яг Роналдо ах маань ер нь баг Роналдо ер нь түүжилсэн юм шүү. Түүжилсэн шүү. Анх л усан бассейн бүгдээрээ нарийнсэн гэж. Анх усан бассейнд гүүгээл эхэлсэн шүү. Ер нь гэртээ. Хэлээ дагаалт хөгжөөл. Сүүлд ч бас маань хумсаа бодцсон биз хараар. Тэр нь яадаг гэсэн чинь нөгөө гიშгэлт мишгэл цохилтны дараа нөгөө хумс салах юу тийм аюулаас сэргэлдэг чинь бас хумсаа хамгаалцсан. Ухаантай. Одоо гэл бүгд өөрөө. Манай Роналдо ахад тийм. Нэр Роналдо бол тэгээд юм болсон баха тий. Болохгүй бах. Дахиад дараагийн Роналдо бол дараагийн дэлхийн аврагт орно гэсэн шүү. Юу үхчихэж л дуусан шүү. Чонод орно гэсэн. FIFA бандаж явахгүй. За одоо болио. Одоо Роналдо ч бас ийм байгаад байна шүү дээ. Одоо зарим ийм нөгөө нэг гой царайтай, карьертай байсан нөхдөд чинь ингээд бас маркетинг руу ороод бизнес хийгээд яваад шүү дээ. Хөл бөмбөгийн арын алмал. Роналдо бол тэрхээргүй байгаа. Үнэхээр хөл бөмбөгтөө дуртай хүн байна. Дуртай айртай хари тоглоё гэдэг байгаа тийм. Тэгэхээр ингээд би физиологи болоог улсаас нас ингээд Билет өгөөч гээд хэлээ. Ерөнхийдөө ч дараа захаа явуулах юм байна ш. За одоо миний өгч одоо самагч гарахаар одоо сэлгэн суулгах хийцүү. Одоо гарах хийцүү. Одоо яар биш.
Жишээ нь ингээд чи ерөнхийлөгч байгаад Роналдогоо тоглохгүй бай гэхээр мөнгө байхгүй болчих гээд шүү. Тийш шүү. Аялжуулчихлаа шүү. Цаа чи буудалтай. Роналдо тэгээ Сүлжээ буудалтай. боллоо гэхээр портфол нэргүй болно шүү дээ. Сая ингээд нэг нөхөрсөг тоглолт хийгсэн чи тийз нь буцаагдаа яаж заваардаг тэгээ тоглолт. Тийш тэр Мексиктэй хийх чинь 5 жирийн хамгийн мян нэг тоглогчийг бас нөгөө Америкийн визэн гараагүй гэсэн. Тийм билээ. Нэг авсан. Африкт тоглогчийг визэн гараагүй. Тэр айгу утгагүй байхгүй. Амар тэнийг юм байна. Тэр дээр түлхүүр тог тэр нутагтаа Роналдо хийж болно шүү дээ. Тийм үү? Тэгээ гарахгүй нээс чи гоног үстэй. Түлхэн гараа хийж болно шүү дээ. Нутагтаа болно шүү дээ. Жинкээс гартаг иргэдэг ах чиг гоч ах ч өөх юм бил. яг World Cup явах гэсэн чи визэн гардаг шаас. Юу л анлаг. Амар тэнийг юм байна. Тэр юу Дотор бол тэгэл анлаг 2030. Тэгэл тэр нэг шүүгчийг буцаахад би бас нэг хойшоо за шүүгч юм чинь гэж бодоод байсан чинь тэр шүүгч нь Африкийн шилдэг дасгал шилдэг шүүгч л байгаа байхгүй. Тэгээ гэтэл тэр чи одоо бас чинь дэлхийн нийтийн спорт дэлхийн аварга болж байгаас оруулах л ёстой. Мэдхгүй Америкийн хууль дүрмэл юм байлгүй. Америк ер нь хөөсөрчлөө энэ одоо болио. Тэгвэл Трампын тал дээр одоо манай Трамп одоо эдитер сайн мэдэнтэй улс төр судлаа. Трамп одоо нэрээ зайлаа одоо болсон. Нэр Роналдо болохоос илүү Трамп болцсон баг дээр байгаа шүү. Бараг тэр үйл шүү. Нэр бүх юм заваа болгож байгаа байхгүй Трамп чинь. Роналдо тий Мбаппе шиг нөхөр үнэхээр гарч ирээл за миний ах одоо суучихаа гэхстэй бод яах хэвтэй юм бэ? Трампын тал дээрс нөг. Роналдогийн тал дээр Нью-Йорк Спурсийн тоглолтыг очиж үзэл Нью-Йорк хожигдож байгаа байхгүй. Би бол Тэгээд бараг 4-0 шүүрдэж байсан юм билээ. Тэгтэл бас тэгээд би бол тэгтээ Роналдог боёлгоос илүү сэлгээгээр ороод ирчих миний бөхшөө л гэдэг шүү дээ. Сэлгээгээр л ороод ир. Сэлгээгээр ороод ирэхэд Роналдод айгүй өгөөчтэй байгаа. Гэтэ угаасаа статснаас хэцүү. Нэгдүгээр юм аа. 10 тоглолт голдог үгээс том тийм тэгэл бүр Тэгээ угаасаа оруулах магадлал байгаад байгаа байхгүй. Нэгдүгээр сэлгээнээс орж ирлээ гэхэд тоглолтын үр дүн те одоо хожиж байвал Роналдо илүү эрхчлөлтөд тоглох боломж байна тийм үү. Хожихгүй байлаа гэхэд угаасаа цаа чин зүтгэлтэй хүн шүү дээ. Хийл хийж байгаа. Тэнгуут чин угаасаа хожигдж байгаа баг угаасаа довтлох ёстой шүү. Довтлох нь угаасаа зүү юу. Тэнгуут чин тэрэн дээр чин Роналдо айгүй мүлжүүртэй хоёр хөлөөрөө зөхөн. Өндөр үсэрдэг тийм үү. Тийш. Байрлал авдаг тийм үү. Тийш. А яг 90 минут энийг хийх гэхээр цаад чин удаашрч байгаа байхгүй. Дээрээс нь гоё үнэртэй бас дөрөгдөг. Тийм. Ядаж нэг Африкууд юм үнэрлэгддэг. Үнэр нь сатаарна. Юу үнэртэй сатаарна. ямар анги үнэр вэ? халдсан юм билээ тасалж ойлгож. Өчтөө халдсан Зидан. Тоглогчтой мөрөгдөж юм билээ. Зидан шүү дээ. Зиданы хүүхдүүд дөрөв бандыг харсан уу? Дөрвөн байна бүгд бот. Амар битээ шээ. Тийм зураг үлээ. Нэг нь өстэй батар. Надад бол ээж нь л харагдчих. Амар битээ Ээж нь ямар гоё гөгширж байна. Царайлаг мөрөд. Ээж нь бол яргасан юм бил. Би батарын л харсан. Ээж нь бол шулаа тавьсан гөрөөс шиг л хэлж шүү дээ. Ээж нь бол. Хүний ген гэж тийм гоё. Роналдогийн хүүхдүүдийг харсан. Роналдо хүүхд нэ хол явахгүй хаас. Тийм лээ. Хүүхд нь юу лээ? Нэг жуниортай л. Жуниортэй л. Жуниор Роналдо жуниор юм шүү. Кристиано жуниор ч. Брааны юм шиг шахарлаа гэж хэлээ. Брааны манч орох. Яг хүүхэд рүү орсон дээр рүүнигийн баг бол алж байгаа шүү дээ. Тийш. Цаач одоо юу вэ? Өөрийнхөө насны ангиллаас дээшээ тавих гэж очиод 40 хэдэн гол хийсэн. Тэр үр яг пагжсэн үний яваа байхгүй юу? Амар талхаж. Роналдо хүүхд яг тэ аав гадаага тэгээ сайхан инжой тоол. Манай бүгдээр инжой тоол. Өөр яг өөр батлаад ах юм яах. Ер нь тэр хүүхд тамирчин болох албатай. Харин тэр балиар ээгөө хүүхд дээр авчиж хүүхдээ хин чиш болгоо тамирчин чиш үчиж болгоо хийж байгаа. Тэр манин байдалд оролцоод хүүхдээ би яах юм бэ? Инфлюенсер юм уу тамирчин юм уу? Том хүүхд нь бай гэхэд одоо тэгээд юу байгаа зү тэ. Дахиад дүүнэр байгаа зү тэ. Баахан охтууд. Сүүлд нөгөө нэг хоёр ихрэлтгийг чинь аль нь насарлан гэдэлээ. Охин нь лөө. Охин гэдсэн шүү дээ. Тийш. Цааш тэр зэтгхүйтэй. Тэр яг нас урсан гэхээс төрхийн эндэгдэл болчихж байгаа тий. За тийм дарк мэрэ ах. Гайгүй бас сэтгэл зүтэл. Энэ одоо подкастын цагчаад 58 минутч тэнгэл амар явж байгаа. Ингээ 58 минут үү. Миний орсон болсон. Хасаад 50 минут хөмөр. Хас чүрхэхгүй. Бас яг хасангууд ч бас хасах юм олддог. Яг биччихээр ингээ бүр амар явчихж байгаа юм. Өөр тоглолт юу вэ? Өөр одоо дараагийн сенсацдаг бол одоо
Аргентин Алжир байж болж байна. Англи, Хорват. Аргентин Алжир яри да тий бас Алжир чинь хөөрхөн амтан Махрацтайгаа бас хөөрхөн дебют хийжсэн гоё баг шүү дээ. Тэгээд Бараг энэ Англи, Хорват хоёр илүү үзээтэй. Махрац орж ирсэн. Тэгээ Махрац ч одоо Алжир гэхдээ гавьяагүй шинээр юу ч болоогүй. Юм болсоогүй. Алжир ч бас өмнөхүүдээ бодохоор жоохон хүлээлт байсан ч гэсэн дээ. Гэтэ тэр Аргентин ямар гоё тоглож байна тий. Зүгээр л би ч одоо нэг Мессиг хараад ингэж байгаа юм чи манай Роналдо бүс өв зүв зөхгүй дээ. тоглолтыг үзэхэд Месси л зүгээр алхаж байгаа байхгүй. Харин зовхгүй Зүгээр явж байгаа заа. Ингээд зүгээр алхаад явж байгаа. Бомбог ирэхээр гяс өөрөөсөө зайлуулчаа те. Байрлал өөртөө давуу талтай биш бол зүгээр гяс өөрөөсөө хажууд руу дамжуулаа хайчиж байгаа байхгүй. Тэгээ өөрөө суларч алхаж явж байгаа л нэг ингээ хөнгөө шалчиж байгаа байхгүй. Тэгэл гол. Гарын Месси нэг сон Месси яагаад байгаа Месси ч гэсэн хүндлэгдэж. Месси гэхдээ бүр нийтээр хайрлаж байна те. өөр тэр булан яах гээд очиход бүр үзэгчд нь баг мөргөөдэй л шүү дээ. Одоо тэр төрийн доол явж тоглох тэр нөгөө үзэж байгаа хүмүүс уйлаа л те. Харин тийм. Юусэн ингээл Мессигийн төлөө байгаа байхгүй. Месси яа. Одоо тийм Месси Марадона гэдэг юм чи одоо тэгэл дотор одоо байдаг л байл. Месси тэгэл унгаа авьяас юм а тий. Марадона бол тавьчихдаг байх уу? Тий. Гэтэ одоо баг ихэнх Марадонагаа сүүлд гэхдээ Месси дэлхийн аварга авч байгаа баг ер нь анзаа олцсон баха. авахаас өмнө бол нэг хоёр хөөрхөн юу болгоцсон байсан шүү дээ. Марадона ч бурхан билүү. Юу лээ. Тэгэхгүй нэг Марадона юу ч. Янгууч чинь Мессигийн чинь бурхны хүү мө болгоод байсан. Одоо тэгэхээр одоо. Тэр Амаржингийн ярианы юу яриа яваад байсан шүү дээ. Ямар Аргентины юу? Тэр Марадонагийн түүхийг тэрийг сонссон уу? Гараараа яадаг. Тэр ч гар гэлээ. Бараг дай болсон л гэсэн шүү дээ. Тэр хоёр тоглолт аль устай гэдлээ. Англи шүү дээ. Англитэй л Англи Аргентиныг эдэлж яаж ийсэн болохоор Тэгэхгүй тэр нэг арлын талаа хоорондоо байлж ирсэн л. Тэгээ ер нь бол спорт ч өөрөө тэгээд энийг хийсэндээ бол дайн шүү дээ. Тий. Одоо чинь Герман, Израиль хоёр тоглолоо бас сайн. Геополитикийн хувьд бид нар ингээл хятадтай тоглоно гэхэд эвгүй шүү дээ. Манай анхнаар бол хутгатай орно шүү. Тий. Заавал тэр юугаар Одоо энэ хөл бөмбөгийн баг дэлхийн аваргаас илүү хүн үзэлттэй ч одоо нэг Америк, Иран хоёр гаруул гэдэг. Тийм бүгд үзэн шүү. Бүгд бүр дэлхийд даяараа тэр тоглолт. тэгээд Иран хоцчихвол тэгээд Ираны тэр хоцсон одоо гол хийж Тэр бол Америкийн шигшэг, Ираны шигшээ бол хойжих магадлал бол бараг 80%, 70%. Яа тэр чинь хөл бөмбөгийн соёлоор шаал өөр. Америк хожно гэж байна. Үгүй. Иран бол Азийн бүс дээр бол ерөөсөө Япон солонгосон урд байсан шүү дээ. Иран, Ирак хоёр бол тий. Тэгээд Япон солонгос ч араас нь гарч ирж байсан баг. Тэгэхээр Иран бол хөл бөмбөгийн түүхтэй баг. Тэгээд дээрэс нь Иран ч тэгээд одоо Персүүд бас өөр шаал өөр ойлголттой. Америкуудээ одоо Перс, Шумер. Тэгэхэд Америкийн хажууд Канада ямар гоё тоглож байна тий. Битүү цагаач. Тэр эвгүй гимтсэн байл шүү тий. Хугарцсан юм уусайл шиг баг. Тий. Канада одоо яаж тэгж их гол хийгээд байна? Тэр үл ер нь юу би ч одоо юу ч анализ хийх юм байна. Канада бол одоо хинтээч тоглоод тим олон гол хийж байгааг бол азаргалж GPT-ээс асуусан чи амар байна гэсэн. Азаргалж ийн л гэсэн үг шүү дээ, тий? 6-8 гэдэг ч одоо юу. Канада бол хүлээлтээс гадуур байсан шүү дээ. Бидний мэддэг чинь нөгөө Альфонсо Дэвис л байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэнд чи айлцгийн дотроо бол шивдэ зоцсон байсан байгаа. Нэг эмбакны картыг харсан. Хажууг нь эмбак рекламт чи. Биднэр л даны шин. Даны шин тэгээд спонсор гэх юм юу? 26 оны гоё логотой гоё карт хийсэн байлаа. Айгаа гоё карт. Тэгээд өөрсдийнхөө гоё минимал хэм маягтай нийцүүлээд хөөрхөн тоо тавьсан тий. Энийг харж заяа. Энийг чи таасанд 10 сая юм. 1000 төгрөг юм уу? Энэ карт гоё байгаас тээ. 2-0. Удархаа эдрийн нараа за. 30k гэсэн шүү. Пүүч мөнгө ч өгрөө өгөөч. Ямар гоё карт. Тэр юу ярьж илаа. Чи дондор нь эм баг хараад ингэ замхруулчих. Ануу Иран ярьжсэн. Спонсорлаа. Ямар ч байсан нэг ингэ заваарсараад юу яачлаа тий. Эхний юу тойрог бол дуусчлаа тий. Эхний тойрог бол угаасаа нэг иймэрхүү ог юм байна. Түүгээс энэ олон тоглолтоор яг бүгдийг ярина гэвэл угаасаа энэ бүр 2-3 цагаас найш. Тэгээ олноос гадна энэ чинь эхний тойрог учраас нэг ач холбогдлын хувьд бол нэг. Гэхдээ сая нэр юу ачлаа өнгөрсөн шин Мексик солонгосыг авчихсан. Мекс солонгос энэ бол А хэсгийн овгорыгоо алчлаа л гэсэн үг. Тийм үстэй. Солонгосыг ингээд бас харахаар чинь Мексиктэйгээ ер нь бол статун ойролцоо байгаа байхгүй. Хамгаалтан дээр Ким Минжэ Баярны. Баян Мюнхний Ким Минжэ тэгээд довтлогон дээр нь Парисын Жермени нөгөө хэн байгаа шүү дээ.
хөөрхөн точгонсон солонгос юм блэ. Испани Валенсиагаас гарч. Бас нэг байдаг юм аа. Тэгэн гоота Премьер лигийн хим байгаа шүү дээ. Бас нэг хөөрхөн бор хүн байгаа тэр. Тэгэн гоота сон хүн байгаа. Сон ч явах те. Аздал Роналдо байсан. Сонтой одоо жаац тийм ярих юм чи ярих. Тэгээд төвийн хагас дээр нь тэр нэг нөхөрсөн байж байгаа шүү. Тэгээд тим тэр хоёр ер нь аль хожсон нэгээр гарах нь тодорхой шүү. Тэгээд Солонгос ч тэгээд заяаг. Одоо Мексик нэгээр гарах ингээ бат байсан. Мексик бол одоо ингээл ялцчихгүй. Мексик өөрөө бас тийм муу биш байгаа. Энэ жилийн бүрэлдэхүүн гоё байгаа шүү. Тэр ер нь Америк твс муу баг баг Америк Канадаас өөр юм байдаг хөөш. Америк л шүү дээ. Тэр нь ихэнх нь тэгэл ялгаагүй бос нөгөө хоорондоо нөгөө Бразил, Аргентин энтертэйгээ баян тойргоор тэгэл алдсаар байгаа л ер нь сайжирсан байт. Америк. Яг Америк ерөнхий твэрээ яг ингээд гэтээ юм шүү дээ. Яг твэрээ тоглохор чинь нөгөө Латин Америкууд чинь баг хоорондоо тоглоод байдаг шүү дээ. Өмнөд Америк. Өмнөд Америк гэж ярих юм уу? Тэгж дахиад байдаг шүү дээ. Тэр утгаараа нөгөө хойдуул чинь нөгөө хөрх амт тэгээ үлдчихэж. Хойдтой одоо Мексик л авгар байсан дээ. Мексик ч өмнөд Америк шүү дээ. Хойдтой ороход яг Америк доор орж байгаа тийм. Тэгвэл тэр дотор одоо хэд ч байгаа. Би бол South America, North America, North Face гэдэг. Энэ жилийн дэлхийн аваргын дуу хамгийн муу болсон дуу. Сайн Мексикийн нээлтийн дуу надад айгүй гоё сонсогдсон шүү дээ нөгөө. Тэр Лисагийн тулсан дуу. Тэгвэл тэр Лиса юу хийж байгаа юм бол Айшо Свит эдрийн тулсан дуу. Энэ одоо үгүй хамгийн муу лис юм шүү. Хөл бөмбөгийн тэхээ авах гэхээр Шакира цаанд шүү дээ. Вака вака Тэр бол яг айгүй эсгүй бол тэднээс нэлээд эрт бүүсэлсэн. Эсвэл өнгөрсөн жилийн Катарих чинь Жонгук Монгук гэдэг арай гоё юм шиг үү. Тэгээ World Cup тэр чинь спид байгаа тийм шүү дээ. Орсын дэлхийн аваргыг чинь бас гоё болсон. Тийм шүү дээ. Матрушкагаа дуулдаг. Гоё дуутай байсан. Яг өөрсдийнх нь дан орсуудынх нь дуусан дуунаас гоё байсан шүү. Тэгээд тэгсэн чинь Лиса ч бас тэгээд яг тэгтээ хамраа бас дахиад янзлуулсан. Надад бол нэг юм юу санагдсан. Хитрхи тийм интернэшнл санагдсан. Зүгээр л тэ дотроосоо яг нэг өөрсдийнх нь тэр нэг сонирхолтой соёл маягаар дуулаад зүгээр тэгэл гарсан. Дуучнаар дутмааргүй юм. Лиза ачиж. Лизатэй Лизагуу тэр дэлхийн аваргыг сонсох нэг сонголтой. Ам яагаад дэлхийн аваргынхаа дуугаар билбордод төрүүлж MTV шалгах гэдэг. Дуун дээр нь Лисагаас өөр нэг таниагүй шүү дээ. Тийм. Тий. Танихгүй гол юм шүү. Тэгэхгүй би Лиса доос нэг оржигдвал үздэг шүү. Надад бол яг ингээл гоё Латин Америк нөхдүүдээрээ дуулуулаад те Шакирагийн хажууд өөр нэг оцгонсон залуу тавиал те. Тэр Питбул нэг хин хоёрын Лопез хоёрын Дженниферийн бас гоё байдаг шүү дээ. Тэр яг ингээл яг хөл бөмбөгийн тэр нэг гоё юм баяр цэнгэлийг өгч байгаа шүү. Тий өгөөд байгаа. Мастер өгөөд байгаа. Тэгэхэд Лиза одоо хөл бөмбөг мэдэхгүй шүү. Мэдж байгаа маа сом монг үзээд байдаг шүү. Энэ Лиза одоо хөл бөмбөгийн бөмбөг сагсан бөмбөгийн бөмбөг ялгах. Ялгана. Сом монг үзээд залаад хийдэж шүү. Ялч уу болсон сая ч одоо надад бүх юм тэгэхгүй одоо тэг найраа явсан юм байдаг. Мэдээ хэлдэг шүү. Маркетинг золиос болцсон. Тогд явцсан. Найраа хийсэн юм байдаг. Магадгүй шүү дээ. Тоглолт Монголд нь хөнгөлт үзүүлээч гэсэн юм. Үгүй одоо ингэ дэлхийн аваргын дуу дуулна гэдэг чинь одоо тэгэл насан туршийнх нь л тэгэл тийм аймаг гоё юу үсттэй. Яригтан чааш одоо тэгэл гоё түүхэл яа Солонгос биш одоо Тайландчууд ч гэсэн гоёлох шүү дээ. Тэ? Үгүй Тайланд баг байдаг үстэй. Азтай хөрхөн тоглоно. Эдний жав. Хэр манай наазуудын нэр юм уу? Манайхыг бол бамбар Солонгосоос энэ бүсний юм. Солонгос Япон хоёр л. Жохон барууны талын юм ярих юм бол энэ цагаач нараа болиулмаар яг яс хараараа үзээд те яс цагаанаараа үзмээр байна. Ер нь сагсан. Яг Францаараа үзээд яг тэр харууд нь харуудаараа үзээд те яг нэг онигруудаараа үзэлцмээр байгаа. Тэгэх юм бол яг манай Монголын шигшээ ороо гэдэг байгаа ш. Тэгэхгүй юм балиар юм зүүн Тимор гэ барилзалтайгаа холилдсон юм шилжиг юмнуудад алуулчихад. Тэгэхээр ер нь манайхаас өөр орн чинь тэгэл тийм юм дээр чөлөөтэй байд юм шүү дээ. Цагаачлалын юм уу ч тэгээ хамаагүй. Нэг хүн чинь бараг 2 3 иргэншилтэй байж болд юм шүү. Тийм болох болно. Гэхдээ жоохон ээтгтэй нас арай гитэрж байна бас те. Нэг дэлхийн ерөнд аяарчлалтай. Ингээл геополитик явчих. Тэгэхгүй одоо ингээл те тухайн орны нэг юм соёл арга барил гэдэг юм чинь ингээл хол харагдаж байгаа байхгүй те. Жишээ нь Мексикийн тоглолтыг харахад Мексикийг мэдэн ш бүгд л. Тэгмэд Мексик хүн ямар үдэ, Мексикийн хэв маяг нь ямар үдэ, яаж хөл бөмбөг тоглолтыг те шин бас өөрсдийнх нь соёл биш 4-3-3-аараа тэгж прессинг хийж гүйлттэй тоглолдог онцлог биш те.
өндөр хүн байхгүй дандаа газраар явдаг ч юм уу те эсвэл дээрээс нь цаадалч халуун тий. Тэнгуут чинь ингээд одоо жишээ нь Португал дээр ямар хэдийн те скилтэй Европын барьцилчууд ч гэдэм үү те хочин хүртэл тийм байгаа ч. Угаасаа барьцлыга колонч өөрсдөө тийм хүрэн бор царайтай гоё нөхдүүд байгаад шүү дээ те. Скилтэй бусад европчуудаасаа те тэнгуут Испаниуд чинь ингээд амар ихтэй богны дамжуулттай те ийм хөдөлмөрч тоглодог бас лаалуун цустай те. Ялгарч байгаа юмнууд байдаг. Тэнгуут чинь Франц дээр одоо яах вэ? Франц бол одоо Франц чинь уулын ингээд нэг гоё Наполеонууд шиг юм байх хэрэгтэй шүү дээ. Франц чинь одоо наацхан одоо цагаан царайтай, өндөр хамартай. Гоё зүүн те. Тийм класс тоглолттой те. Тийм л байх юм. Юуг хүйтэн царайтай. Ийм амар микслсэн нөхдөл байгаад байгаа юм. Гэтэ яах вэ гэдэг. Үжих сайхан л айл та. Олисэн амар хэл. Тийм баад. Ингээ шууд цаашаа суух. Яа тэгэхээр юм ярих юм уу яах? Надад бүр цаг гараа явчихлаа. Яах шээсэн ингээл. Асуулт хэлдэг. За тийм. За ингээ манай нэмэлт шин болон одоо асуулт хариулт гэдэг болон энийг баг шин бичлэг олчих юм болгочих юм шүү. Надаа энийг гэдэгтэй баг Ямар авц ингээл. Ямар мат энэсээ бүр ингээ шаач. За энэ ямар хуу тархитлагатай хүмүүс сууж байгаа гэж одоо харуулахаар асуулт асуусан. Ямар хэцүү наа чи тэгээ физ. Ой 10 жилийн асуулт асуув. энэ бол техник төгсөний асуултууд байгаа ш 10 асуулт. За энийг заяадаа үлдээ. За дэлхийн аврал шилрүүлэх тэмцээний хамгийн олон удаа зохион байгуулсан улс аль улс вэ? Би мэднэ. Аргентин биш шүү. Хамгийн олон удаа зохион байгуулсан. Дэлхийн аврал шилрүүлэх Мексико. зөв байлаа. Мексико хаа. За тэгвэл 3 зохиосон 3 оны нэлцдэг л өстэй шít. Би мэднэ. За 40 дон. 1940, 1970, 1900. Мэдгүй. Таарлаа. Жаас. 1986 2026. Тий одоо 26 тий. Би таацсан л шүү. Тэгээ өмнө За 2006 оны дэлхийн аврал шалралт санаа алсан бай. Аль ус талсан бэ? 2006. Би ч яг үзэж байгаа шүү дээ. Европ уу? Германд болж байгаа. Зөв. За зөв. Германд болж За байгаа. 14 оны дэлхийн аврал. Би мэдэн шүү. Саут Африк. Юу вэ? Энэ юу шинэ асуулт. Саут Африк үстэй. Аврах нь хин бэ гэж. Оо, Герман штэ. Герман штэ. Герман болж байгаа. Герман штэ. Герман мөн юм уу? Яа, тийм байлгүй. Нөгөө наадаж сандаг байхгүй. Нөгөө чинь нөгөө алтан гоолоо хийдэн штэ мөргөөд. Хин класс. Үгүй 110 хэдэн минутанд тэр чи яг 0-0 байж хахад сэлгэнээс гарч ирэл үгүй нэг шар авцсан бай даа. Бүгд шаргацсан шүү дээ. Энэ ч одоо ойлгомжтой асуулт шүү. За. 26 оны аврал шалралт тэмцээн хамтран зохион байгуулагдаж байгаа. Хэдэн улс хамтран зохион байгуулагдаж байгаа гинэ? Яг дамсан 3 улс тий. Би мэдэн шүү. Канада, USA, Мексик, Америкт нь жоохон ажил хийсэн тий. За тэр чи яах вэ? 98 оны дэлхийн аврах шалралт тэмцээний авраг аль улс байсан бэ? 98 онд мэдгүй байна. Намаг төрөхөд аль улс авралж ирсэн бэ? Бразил юм. Бразил юм. Европ улс. Испани, Европын юм уу? Герман, Англи. Англи ч одоо худал та. Тэгээд Итали анзаах гэж. Би мэдээд ш. Тэр бүр юу юм бол? Европын улс гэсэн тий. Зөвлөлт бол. Герман. Би хэлсэн үү 2 удаа ярьсан. Германаас өөр мэдгүй байсан. Миний толгойд чинь мэдгүй юм байт юм шиг дээ шүү. Ястаа мэдгүй юм. Мэдгүй мэн үү юу юм? Франц. Оо, тачхаа юм баасан. Францтай ямар тэр үеийн одоо юу? Дишам шам л байгаа тий. 80 хэд гэсэн 96 гэсэн. 98 оны. 98 уу тий. За дэлхийн аврал шалралт тэмцээний түүхэнд хамгийн олон гоолтой тоглолт хэдэн гоолтой болсон бэ? 12 гол орсон уу? Зөв байлаа. Хаанахтай тохолсон. Хэдэн онд болж исэн бэ? Ястаа мэдгүй байна. Ямар ч 12-ын л. Автор Өөхөө. биш хоёр. Швейцарланд. Тийм үү. 1950 Хоёр солиот явж улс төр орсон юм шиг. 12 гол бол Нанжилдаа шаацсан. Тэч баг Австри, Унгри улстай тоглосон юм шүү. Шүү дээ. За 2010 оны
дэлхийн аврах шалралт тэмцээн аль твд анх удаа зохион байгуулагдсан бэ? Хэд гэсэн бэ? 10 оны. 10 онд уу? Африк. Катар уу? Африкт байлаа. Өмнөд Африк уу? Тийм. 22 оны дэлхийн аврах шалралт тэмцээн ерөн боч юм байсан бай. Оливер Жиру. Жиру өмнө үү? Франц. 22 оны шүү дээ. Тийм. Мбаппе байлаа. Оо, Хэдэн гоолтой? 8. 10. Аа. Тэгээд Жирун хэд хийгээд тийм баха нэг Мбаппег гүйцэжлэг яриадсан. За дэлхийн аврах шалралт тэмцээний аврах болж байгаагүй хамгийн хүчрхэг багуудын нэг гэж Минимум Мексик шүү дээ. нэрлэгддэг аль улс? Минимум Мексик шүү дээ. Аа? Авраг гэсэн үү? Тийм. Аврах болж байгаагүй. Тэгсэн мөртлөө Хүчрхэг баг. хамгийн олон Андаа хүлээлтэнд байдаг л гэсэн юм шүү дээ. Хамгийн хүчрхэг багуудын нэг. бэлэг үү? За магадгүй шүү. Нэг гэж одоо энэ ч бас зөндөл бас байгалах л тийм. Тий. Энэ дээр бол За Нидерланд Нидерланд үеийн үед гоё тоглогчтой байсан надад бол. 22 оны дэлхийн аврах шалралт аль улс зохион байгуулагдсан бэ? 22-с Катар шүү дээ. Тэгээд 10 улс. Би ч наадах жиж үзсэн шүү дээ. Тэгвэл би метрогоос асуулт. Мессигийн эхнэрийн нэрийг ингэдэг. Янас Андрес Месселинда. Хибэк. Зото болдогоос. Месси ихнэр үү? Үгүй. Ямали ихнэр. Хамгийн сүүлийн X нь Нэрийг мэдгүй. Ямали. Би мэдэрэг нь. Шар өнгөн. Үгүй нөгөө дуу хийдэг охин байж дайрагнти. Алисэг. Ой ганш. Хибэ халуудаа юм уу? Чи мэдэх юм уу? Мэдгүй. За дахиад гоё юм асуух. За энэ квиз биш бас. За Юу наач чааж битгээс. Өөрөө бэлдэг юм уу? асуултан дээр нь ийш нөөрт. За анхны FIFA World Cup хэдэн он зохион байгуулагдаж байсан бэ? 6. ABC 3 4 асуулттай. Гоё хувилбартай. 1926, 1930, 1934, 1938. Оо чарт. 38-ын авъя. Хөөш, энэ чи хариулт нэхгүй шүү дээ. Бастай кап болоо. Ийм асуулт хариулт. Чи тэр жога монго үзээд растыг хараагүй. Гоё. Ингэж сурд юм бол. Зөв чамаас одоо том юм хөдлөгээдсэн чи ямар сонин Гоё үү тий. Хариултаа өгөхгүй. Тэгвэл хөл бөмбөгний хаалга ямар хэмжээтэй? Би мэднэ. За хэл. 20 м гэж. Хаалганы өндөр Хэд юм бэ? Өндөр нүү 2.13 билүү? 2.14. хайд. Та мэдэхгүй юм. Хайд би мэдгүй нөө. Оо тэгээ юм мэддэг юм шиг асуулт юм бэ? Марчад наа чи нэг шинжлэгдсэн санагдаад бах. Ямар ч үлээсэн төмөр торбаг нь ховцраар сансан юм шиг. Өдөр төмөр байсан бол тест Хуучин хэцүү. төмөрс бүгд тархитлахгаа хаах шиг. Ань бүгд Тэгээ баг ихэнх нь хаалт. Одоо ястаа гоё юм. Дэлхийн аврах шалралт тэмцээн хэдэн он болсон бэ? 38. жоохон барьчаач. За Эден 1926, Биден 1930, Сиден 1934, Диден 1940. 40 юм. Зөв хариултыг та нөө. 40 юм. No. Мэдгүй. Ятра. Анхны Би 40-нд FIFA World бодчих. Cup. Нөгөө хоёрыг бодчихаач. Зааж хэд гэсэн. 1926, 30, 34, 40. Хэдэн он зохион бол? 36. 36. Биш байлаа. Хэд байсан? 1930 он. Наа чи дэлхийн дээ. 40 тий. 40 ам дураа. За энэ аврах асуулт байна. Дэлхийн аврах шалралт тэмцээн хамгийн олон төрүүлсэн улс. Барьцэл. Барьцил чи юу юм тэгэл өөртөө зохиогоол ороод төрүүлээд идэх юм шиг. 22 оны аврах. Баг өөртөө бодлоо. 22-ны авраг баа. Ийм асуугаад тахтай. Мяс юу? Аргентин шүү дээ. Хэцүү асууж олон шүү. Энэ хэцүү нэг тарих ажиллуулсан юм асуу. Юунд амьдарч байгааг мэдчихэв. Тарих ажиллуулсан юм асуу. За ажиллуулъя. За World Cup-ийн зөө бүх цаг үеийн мэрэгэн бууч. Месси гэж. Гэхдээ би мэднэ. Колоза. Би мэднэ. Ирээдүйд Мбаппе болсон. Колозатэй тэнцсэн үү, эвдсэн үү Месси ч сая. Тэнцсэн бах уу? Яг л тэнцсэн. Эсвэл ард нь л ирсэн бах. Эвдсэн бол цаашлаар. 18 оны финалыг хэлж. Мэдлгүй яа. За хэлээч. Өөш наач юу штэ. Хорватын эсрэг Франц тоглолт штэ. Да Мбаппе чи наадхан дээр чин галзууртай штэ. Энийг одоо мэдэх ба. 26 оны хэдэн баг харилцаж байгаа. 48.
Өнөө соосон гол уус. Би яагаад ч юм 42 гэж. Шууд 42 гэж. Зурагтаар 42 гэдэг нь чом сонсцсон юм байна л таас юм ийм. Дэлхийн аврах шалралт юм сайн төрүүлж байгаагүй энэ Одоо байгаа 42-оос 48-аас. Дөрөв улс байгаа юм шиг бараг битсэн. Төрүүлээгүй юу? Англи, Франц, Испани гэмаа. Англи төрүүлээгүй шүү дээ. Тийш. Англи ч худлаа сайн. Анхны авраг. Бразил үү? Бразил, Герман, Хүүч орт Итали юм шүү. Унгар шүү. Урагвай. Урагвай. Яа. Яа, би бас хаас. Урагвай. Урагвай цээжлцээ гахгүй. Тавааны баа нэг Тэс тархиныхаа болонд каваны. юм байгаа шүү. Би ч бас хоосон байвал би юу гэж бод. Асуулт чинь дуусчихна. Өө бол дуусгаж ирсэн болно. Гоё. Дуусах юм яах вэ? За одоо ер нь ингээ те. Цаг 10 Дуусах 20 минут болчихсон шүү дээ. Цаг 10. Цаг 20 минут. Тэгвэл ерөнхийдөө ингээд одоо ингэж байгаа штэ дараагийнх дээр чинь дандаа 2 дахь нуглааны тоглолтууд байхгүй. Нуглаа гэх юм уу 2 дахь ээлжний тоглолт байхгүй. Тэнгуут багууд угаасаа энүүн дээр бүх юм хийх нь тодорхой. Энд чи яг гол нь тоглолт. Нэг баг 3 тоглож ижсгээс гарна шүү дээ. Тэгэхээр бол яалтчгүй одоо өнөө шүнээс бол яг бамбирталцаж эхлэв шүү дээ. Тийш. Өнөө шин жинхэнэ бамбирталцсан. Тэгэл бамбирталцаад эхлэн хин 1 2 3 4 те. Ер нь нэгээр гэрсэн 2-оор гарсан чанарын ялгаа байна уу? Байдаг. Нэг 3-аар гарсан л ялгаа байгаа тий. Тийм сагсан дээр бол тэгэл гэж. Тэгээ 2-оор гарсангууд баг 2-оор гарсантайгаа тоглохгүй. Тэр чи илүү баг 2 нь илүү юу ч юм те. Ер нь баг 2-3-оор гарсан баг яамар ч. ер нь бол аль нь ч ялгаагүй. Тэгэхээр бол байрлалын давуу тал нь юун дээр вэ нүү гэхээр бол нэгээр гарчвал 3-оор гарсантайгаа тоглох гээд байгаа шүү тий. Тийм 3-оор гарсан тэгэл нэг би бол тэгж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр 2-оор гарсан хинтээ тоглох юм гэхээр өөртөө таарсан хүмүүстэй л тоглох. Тэгэхээр чи баг 2 нь эвгүй юм. Рэндом маягаар тий. Аль нэг нь 2-оор гарсантай ч юм уу тий. Тэгэхээр бол яг одоо яг жинхэнэ хариуцлагатай тоглолтууд болж байгаа учраас багууд ч гэсэн гоё тоглох болох бах. Гэсэн хүлээлт бол бид гуравт байна. Ямар ч байсан ихний тойрог бол ингээ нэг заваараад хэдэн африкууд нь тэнцээд тий. Тэгээ биднээс айгүй хүсэж исэн солонгосын ихний тоглолт айгүй гоё болсон. Хоёр дахь тоглолт нь Мексиктэй ташууллаад Мексик ташаа хийчлээ. Твээсээ бол Мексик, Канад хоёр бол хүлээлтийг эвдэж тоглож байна. Америк бол одоо ингээд ганцхан Почтиныгоос өөр ярих юмгүй ингээд заваарсаар бол дуусах шийдэж байна шүү дээ. Тэгэхээр бол хоёр дахь тойрог дээр бол гоё болох. Өнөө шин чи хин тоглох вүлээ. Арч. Өнөө шин бол 3 байсан. Эсийг бол нэг хойшоогүй. Одоо өнөө шин бол гоё тоглолт. Би харж шүү. Харж байна. Өнөөдөр чи USA, Австрали, Шотланд, Марокко, Бразил, Хайти, Турк, Парагвай гэж. Үшин ихэнх тоглолт нь бүр өглөө юм шүү дээ. Тийм байна. Хамгийн гоё тоглолт нь бол юу юм бэ шүү дээ, тэ? Хин гэж юу? Уругвай байсан. Парагвай, Турк. Биш ээ, нөгөөх нь уртлаа. Бразил, Хайти. Тэрнээс урагшаага. Шотланд, Марокко. Наад чи хамгийн гоё тоглолт юм уу? Гэтэ энэ Бразил дээр одоо Неймар гарах юм шүү. Неймарыг бол бүгд л хүлээж байна тий. Одоо ямар ч байсан бид нар Мессигээ харчлаа, гоё байлаа, Роналдогоо харчлаа, сайхан боллоо. Одоо манай нэг хүчээд манай амгаа ч одоо сав тавьсан. Сав тавьсан. Гоолцсон бол за тэгээ дуусах. Гоолцсон бол лаач тэгсэн сарах байсан. Тэгэхээр бол ямар ч байсан бид Модричгоо бас харлаа тий. Балиар алдаа гаргасан. Бүдүүлэг алдаа гаргасан. Тэгээ би ямар ч байсан Модричгоо харчлаа. Тэгээд одоо сүүл тоглож байгаа гэхээр чи өөр ямар тоглогч вэ? Одоо Неймараа л харах. Одоо Неймар үлдсэн ба Неймарыг хармаар байна. Би бол одоо Олисег харлаа, Дембелег л. Тэгэхээр яг ид үе дээр байгаа болохоор нэг яахгүй л. За маа нөгөө зочин хөтлөө. Хоёр дахь тоглолт. Одоо яг ингээл өнөө шөнөөс эхэлж байгаа. Хамгийн гоё тоглолт нь одоо Марокко, Африкийн аварга тий. Үнэхээр Нямпа тоглож байгаа, тесрэлттэй байгаа. Довтлогоо бол амар хурдтай байгаа, ширүүн байгаа. Тэгээ нөгөөх нь одоо хэн байгаа шүү дээ. Шотланд ч одоо баг анх удаагийн хэлчихээр шахууштай орж байгаа юм тий. Тэгээд Шотландын шгшээд бол төвийн хагас дээр бол дандаа гоё тоглогч нар байгаа. Довтлогон дээр залтай нөхдүүд байгаа. Адам бол одоо балиар залтай. Эвгүй Баачка нь бол үнэн. Тэр бол эвгүй Баачка. Тэгээд дээрээс нь Мактамнай бол жинхэнэ цацаа залгаатай байгаа. Тэр одоо Италийн Наполигийн одоо бол Марадонагийн юу бас араас л орж байгаа шүү дээ тий. Нэр хүн дээрээ дээрээс нь мөнгөнд тэмдэгтэн дээр хүртэл толгоогоо тавьсан. Тийм ингээ би нэг амар тэндэг шиг. Мактамнай бол үнэн. Тэгээ нийтийн тоглолтын дээр Мактамнайгийн тэр мөргөлтүүд
16-ын гадаас зогсож байгаа тэр цогцолтууд нэгээр зогсож байгаа, тогтоохгүй зогсож байгаа тэр бол үнэхээр энэ жилийн форм бол амар байгаа. Тэгээ Шотланд өөрсдөө ч хүлээлттэй байгаа. Дааш нээлтийн тоглолтын дээр нэг тэнэг хувцастай гарцнаас тооцоход бол хоёр дахь тоглолт бол хүлээлттэй. Ер нь энэ жилийн хусчаасаа гэж шигшигийн өмсгөлүүд бол гоё л шүү. Марокког хожижаасаа гэж хүсэж байна. Биш Марокко хожих биш шүү те. Марокког хожоосаа гэж Марокког манай Шотландууд хусаасаа гэж бодчих. Би Мактамнайн фэн шүү те одоо. Үнэхээр гоё байх. Тэгэл хогийн дасгалжуулагч ирж новширсаар байгаа тэгээ Манчестерээс явуулсан. За дараагийн хүн таалтыг өгнө. За миний нэг юм байна. Дембеле киноны энэ хүүхдээр ялгаа. За надад бол хэлэх юм гэвэл одоо гоё enjoy дэж үзээрээ. Одоо яг ингээд нөгөө хөл бөмбөг анхлан үзэж байгаа тий. Тэгээд нөгөө хөл бөмбөг тэгээд одоо бас үздэггүй мөртлөө подкаст шааж байгаа. Тэгээд нэг бол зүгээр хажуугаас нь зүгээр л байж байгаа. Зүгээр л хань болж байгаа биш үү? Тэгээд нэг ингээд нэг завсар цагаар нэг үзэх гээд явж исэн үлгэн салан үзэлттэй байсан нөхдүүд бас өнөө шөнөөс сайхан үзээрэй. Яг за өнөө шөнө үзээрэй. Одоо яг хариуцлагатай үед төр ирсэн. Хамгийн гоё тоглолтууд гарсан. За тэг манайха enjoy үзэх байхаа гэж найдаж байна. Яг их нээлтийн тоглолтноор амар олон баг орж ирж жоохон замбраг уйтахтай залхуутай. Хэвчээс амар олон юм байна. Яасан ч олон байгаа. Үнэн. Гэхдээ одоо бол гоё болгоч.